Аудиогоо тааруулахгүй болохгүй шүү дээ. Амар про. Санаа ийм бол гоё подкастын эхний дугаарт тавтамаар л бидэнтэй өнөөдөр Намка, Уянга, Хижин болон миний бие Ано ярилцахаар ирсэн байна. Өнөөдрийн ангаараа бид нэр ер нь бол Монголд одоо эмэгтэй хүн байх те Монгол тэгээд ээж хүн болох гэдэг ер нь бол эмэгтэйчүүд ямар замдлыг туулдгийг эмэгтэй хүн гэхээр одоо Монгол эмэгтэй хүн гэхээр бид нар юу гэж хүлээж авдгийг те нийгмийн хүлээлтүүд тэр нь бид нар одоо охин байх үеэсээ эмэгтэй хүн болоо дараа нь ээж болоход одоо тэр өөрчлөлтүүд ямар шуухан байдлын талаар ерөөхдөө бол ярий гэсэн бодолтой байгаа. Эхлээд манай зочин Уянга та өөрийгөө тавчхан танилцуулаач. Намайг Уянга гэдэг. Би нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй ер нь бол нийгмийн судалгаа хийдэг. Тэгээд судалгаан дотор бол төлхөө байдлаар одоо бүлгүүдийн харилцаа бүлгүүдийн үнд зүйл хэм хэмжээ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудаар төлхөө судалдаг. Тийм болохоор одоо өнөөдөр ингээд жишээ нь ингээд эмэгтэй хүн те ээж хүн одоо нийгмийн хүлээлтүүд ямар энэ тэрэн дотор одоо ингээд хүмүүс бид нэр яаж амьдарч ин гэдэг талаар ярихад одоо Уянга их ч юм бас тэр нэг одоо судлаач хүнийхэн те өнцгүүд надаар сонирхолтой юм болов байх боллоо гэж бодоод бас таныг урьсан байгаа. Тэгээд та ингээд Facebook, Twitter дээр хайг сонирхолтой зүйлүүд бичдэг шүү дээ. Одоо Монгол ах хүн талаар те Монгол хүмүүсийн сэтгэхүйн талаар бас юмуд бичдэг болохоор тэр таны одоо ажиглалтууд аяга сонирхолтой байх гэж бодсон байгаа. Тэгээд өнөөдөр бас ингээд бид дөрөв энэ бас энэ дөрөв хүмүүсийг бас сонгосон шалтгаан гэх юм бол бид нэр одоо ингээд өөрөөр бас ингээд насны те амьдралынхаа өөрөөр замдал дээр явж байгаа хүмүүс байгаа учраас одоо Монгол эмэгтэй хүн бол ийм гэд нэг хүн ярих бол тэр хүний л одоо өнцөг те. Гэхдээ тэр чинь хэдэн настай ч юм уу ямар шухан одоо амьдралынхаа өвчтөг дээр явж байгаас хамаарат бас их өөр байгаа шүү дээ. Тийм учраас ингээд олон хүний ингээд өөр өнцгүүд орж ирэх тусмаа бас ингээд энэ чинь те Монгол эмэгтэй хүний яадаг ч юм амьдрал ингээд үзэл бодолч маш олон өнцгтэй байж болох юмаа гэдгийг бас ярилцъя гэж бодсон байгаамаа. Тэгэхээр яагаад одоо чинь би Монгол эмэгтэй хүн ч Монгол ээж хүний талаар ярилцмаар байгаа юм бэ гэж бодсон гэхээр би өөр дөр ингээд бодоод үзэхээр өөрийгөө одоо чинь танилцуулаач гэдэг хэн нэгэнд яхан бол миний хамгийн түрүүнд гарч ирэх үг бол би бол одоо эмэгтэй хүн гэж хэлэхээр байгаа байхгүй те. Тэгээд дараа нь бол за би ээж хүн гэж хэлнэ. Тэгэхээр миний хувьд би өөрийгөө ингээд тодорхойлоход бол эмэгтэй хүн ээж хүн гэдэг бол айгүй тийм чухал маш том хэсэг байгаа те. Айгүй том identity байгаа байхгүй те. Гэвч одоо харамсалтай ч гэх юм одоо угаасаа бодит байдал бол тэр identity ямар гэж одоо хүлээлт гэдэг ч юм уу те эмэгтэй хүн бол ийм байна ээж хүн бол ийм байна гэдэг тэр тодорхойлолтыг болохоор миний хүрээлэн буу орчин нийгэм те одоо ойр дотныхан тодорхойлолт авахгүй би гэхээсээ илүү те тэр тодорхойлолтын дотор нь би заримтай тэмцэлдээд заримыг нь дагаад тэр дунд нь ингээд өөрийнхөө ингээд замлыг гаргаад ингээд амьдраад явж байгаа байхгүй те Тэгэхээр тэр нийгэм юу гэж бид нарыг тодорхойлоод байна биднээс юу хүсээд юу хүлээгээд байна те тэрний талаар та нар юу гэж боддгийг гэдгийг бол өнөөдөр би ярилцъя гэж бодсон байгаа. Тавчхандаа бол амар урт оршиллаа. Өөр яг дуртай багшаа. Төгсгөлтөө тавчхандаа бол. Үсээ тавчгаагүй. Тэрэн дээр та нарын одоо бодол санаа юу байсан? Одоо ингээд Монгол эмэгтэй хүн гэж та нар юу гэж тодорхойлох уу? Монголоор одоо motherhood ч юм уу те? Womanhood. За эхлээд womanhood-ээс нэхлээл дээ эмэгтэй хүн байх гэдгээс нэхлээл гэх юм бол толгоонд чи юу орж ирсэн бэ? Та эмэгтэй хүн байх гэдэг одоо бага насндаа юу төсөөлж исэн бэ те? Ер нь л амар тийм mixed гэдэг шүү дээ. Ингээд гоё ч юм шиг, муухай ч юм шиг амар санаа. Яг нөгөө яг соёлын талаас ч юм уу түүхэн талаас хараад үзэхээр яг бусад одоо орнуудтай харьцуулахад илүү эрэгтэй эмшигтэй манай одоо Монгол эмэгтэйчүүд гэхээр тэгтээ бас яг одоогийн нийгэм тарахаар бас яг үгүй юм шиг тийм нэг тийм санагдаад байдаг шин. Яг одоо ингээд эмэгтэй гүйцэтгэх захирлууд ч юм уу менежерүүд амар их байна гэдэг ч юм уу те. Тэгтээ яг засгийн газар тарахаар нэг амар олон байж чаддгүй ч юм уу те. Тэгээд бас айгүй олон тийм нийгмийн амар муу муухай хамаг юм ингээд илүү эмэгтэйчүүд наваад идэв шиг санагдаад байдаг. Гэтэ бас адилхан одоо кредит авдаг гэсэн үг юм уу те одоо тэр өстө мундаг хүн шүү тэр илүү ухаантай шүү гэдэг ч юм уу тиймэрхүү юмудаар амар тийм магтуулж чаддаг тэрэндээ одоо сайн байж чаддаг юм шиг санагдаад байдаг шин. Мэдгүй нэг тийм сонир санагдаад байдаг шин. Хэлмэга. Бусад орнуудтай харьцуулахад гайгүй юм шиг мөртөө бас үгүй юм шиг. Яг
Миний хувьд гэхээр би өөрөө нөгөө нэг 2 ахтай өссөн. Юу битэр атлаар үжил манай ихч байгаа. Би дүүн байгаа. Бид нэр аавч дөрүүлээ. Дээр 2 ахтай ахгүй битэр. Тэгээ нөгөө нэг 2 ахтай өссөн болохоор айгу тийм иршүүд өссөн гэдэг ч юм уу. Манай ихч бол жишээ нь Google-ээр биш, машинаар буугаар тоглож өссөн. Би арай нэг жоохон дараагийнх нь охин юм болохоор бас нэг Google мөглтэйсэн. Тэгтэл ерөнхийдөө илүү нэг юм үздэг юм те сонирхдаг юм айгу тийм иршүүд. Охтууд ч нэг бас арай нэг яг тухайн үед л нэг манай ааж нэг охин хүүд гэж охин банд гэж ерөөсөө тэгэж ялгаж өсөж байгаагүй. Ямар сандаа нэг том болчоод манад нэг юуны ирсэн юм аа. Манад нэг хамаат нэгч ирсэн юм аа. Тэгээ би нэг хоол хийх гэж сонгон найрлахсан чинь нөгөө ааганд нулимс гараад чилээ тэгсэн чинь манай тэр хамаат нэгч өстой бир олоод голотхоор юм чи өстой ингэж нүрэ биш хадамдаа тэгэж нүрэ ингэж сонгон найрлагч ингэж үйлж байгаа царай харуулж болохгүй гэхээр би шоконд орж байгаа юм чи анхудаа бараа амьдралтаа тийм сонч би чинь хэдэн нэг 15 өрцөн те тэг бодоо үтсэн гол манай ааж харилцаа намайг нэг тийм битдийг бол нэг тийм эрэгтэй эмэгтэйгээр нь ялгаж тэгэж өсгөж байгаагүй тэгсэн мөртөө илүү тийм эрэгтэй өссөн найзлагтай ч гэсэн би илүү одоо эмэгтэйтэй охтуудтай ч найздаг бандиртай ч найздагтай ерөөхдөө адилхан тийх хэмжээтэй би найзлдаг гэж боддог. Тийм болохоор би бас илүү иршүүд юм сонирхдаг гэдэг ч юм уу. Нэг юм чамд сая дээр комент хэлсэн гэж шүү дээ. Тэгэхэд чи тэгээд өөрчлөгдсөн жоохон хичээсэн үү юу? Үгүй. Би нөгөө айлын баг жоохон rebel маягийн болохоор ерөөсөө одоо тэгээд яшигланда гэж бодоод өнгөрч байгаа байхгүй. Би ер нь жоохон дураар өссөн гэх юм уу. Гэхдээ тэр комент нь айгүй ингээд хүн дээр хүлээж авч байгаа хүмүүс байгаа. Ингээд өөрчлөгдсөн үгээ те. Тэнгууд тэрийг сонсонгуудаа хөө нэрээ эн чи одоо би одоо ирээдүйд бэр болох гэж байгаа хүн ээж болох гэж байгаа ингэж болохгүй маань ингээд үйлдэлээ өөрчлөх хүмүүс бас харамсалтай бас байгаа те. Тэр нь би байна. Би одоо ингээд айлын том ахгүй юу. Тэгээд амар олон жил айлын ганц явж байгаад баахан дүүнэртэй болцсон. Тэгээд яг манай дүүнэр бас байдлахын бүгдээрээ эрэхтэй. Тэгээд яг иршүүд бас өссөн юм шиг санагддаг. Гэхдээ бас илүү нөгөө ялцчгүй нөгөө өөр одоо юу яваад заахгүй тритмент аваад заахгүй одоо ээж амнараас ч юм уу эмээ өнөөс ч юм уу нэг л өөр байдлаар ингээд надтай харьцаад байгаа нугасаа мэдэгддэг байсан. Гэхдээ яг нэг амар тийм муухай зохой гэх юм байхгүй л дээ. Гэхдээ ер нь нэг жижиг сажигэн дээр ажиглагддаг. Одоо ингээд яхаа ингээл 100 мөн туслан дээр одоо эмээ өөдөө хамт иж авал одоо ширээ мэрээ арчин шүү дээ. Норцсон үедэн тэнгүүт чи одоо ингэж ширээ арчих юм бол одоо хатамдаа голгодсон шүү гэл амар тийм. Тэнгүүт амар ингээд комплекс суудсан би сайхан л мэдсэн байхгүй юу. Одоо би сайхан л одоо ингээ ээж болсон тэгээд одоо эхнэр болсон те тэнгүүд яг хадам мадамтайгаа анх уулзсан цагаасаа танилцсан цагаасаа одоо яна намайг голчгоо одоо намайг голчгоо гэсэн дандаа нэг тийм ард нэг тийм бодол байдаг. Тэгээ намайг ерөөсөд нэг тийм голж байгаа юм шиг нэг тийм одоо тэд нэр үйлдэл үзүүлээгүй угаас амар мундаг хүмүүс ахгүй манай хадмууд амар намайг хайрладаг. Тэгтэл нэг цаанаас яна намайг яавал голхолоо хизээ голхолоо гэсэн нэг тийм байгаад исэн юм шиг санагдаад. Өмнөх дуу хоолой чинь толгойн дотор ч ажиллаад байна шүү дээ. Харин тийм. Ер нь бол энэ яг нийгмийн сэтгэл зүй байхгүй. Тэгээд одоо түрүүн хэллээ шүү дээ. Чамаг одоо цангийн хэрчиж хахад ингэж хэрчүүлж гологдно гэдгийг одоо чамаг ингээ хэлбэржүүлэх гэж байгаа үг байхгүй ер нь. Condition хийж. Тэр чинь бол identity бүтээж байгаа. Чиний identity чинь бол энэ гэж чамд эмэгтэй хүний хувьд чинь ийм identityтэй чи ийм байх хэрэгтэй гэдэг юм чинь чамд ингээд нийгмийн байдлаар тулгаж оруулж байгаа байхгүй юу. Чи тэгээд өөрчлөгдсөн гэж асууж шүү дээ. Өөрчлөгдөггүй шалтгаанаа чи тэгэнгүүтээ манай ээж аав намайг тийм байхыг шаарддаг байсан гэхээр яг тэрэн дээр чи яг нийгмийн сэтгэл зүйн талаас нь харах юм бол юу явагдаж байна гэхээр чиний одоо өссөн орчин болон чамд тулгардж байгаа хоёр орчны яг ингээд зөрчилдөөнтэй тэмцэл үүсч эхэлж байгаа байхгүй. Тэнгүүдээ чи тэрэн дотроо уг нь бол хэрвээ бүгдээрээ чамаа тэгж бодож байгаа бол за би ийм л байдаг гэдэл нэг даах байхгүй. Ер нь бол хүний төрөл тэгдэг. Тэр conformity гэж ярьдаг байхгүй. Тэгээд хүн тэрэндээ дагаад identity-г өөрчлөлт эхэлдэг байхгүй. Гэхдээ чам сонголт байсан болохоор чи ийм байх боломжтой гэдгээр сонголтоо хийгээд явчихж штэ. Тийм сонголтгүй хүн жишээлбэл яах вэ? Би буруу юм болов тий надад асуудал байгаа юм болоо өөртөө нутгшуулж эхэлчихдэг. Тэгээд тэр үг нь ингээд толгойн дотор нь түрүүний орж ирж сонсогддог гэж байна шүү дээ тий. Тэр дотор нь ингээд орж ирчээд чи нэг юм л байх хэвээр чи нэг л дутуу байгаа юм шүү гэл байнга ингээд сонсогдол эхэлдэг. Ер нь бол бидний дотор бол айгүй олон дурсамж байдаг. Тийм дуу хоолой маш ихээр шингэж идэг тий. Магадгүй өнөөдрийн бидний подкаст ч гэсэн хүмүүсийн сэтгэл ханагшаад тий. Тэр хүний ингэжсэн да нэрээ би сонголттой ч юм билүү гэдэг тийм
одоо шин дуу хоолой шингэж орж ирэх гэж байна. Хүмүүс болохоор тэгээд тэн дээрээс хөвчлэн сонголт хийдэг. Тэгээд аль нь өөрт нь одоо жишээл эерэг вэ те нийгмийн харилцаанд арай оролцоход арай таатай байх нөхцөлийг нь бүрдүүлэхээр нь гэдэг юм ч юм уу сонголтоо хийгээд яваад гэлдэг. Тэгэхээр нөө identity гэдэг ч юм уу эмэгтэй хүн байх гэдэг нь өөрөө яг нийтээрээ төсөөлж байгаа нэг төсөөлөл байгаа бодит амьдарж байгаа амьдралын бодит байдал нэг өөр дүр байна те. Тэгэнгүүтээ ойлголтууд айгүй олон янз байдаг байхгүй. Тэгэхээр нөө түрүүний хэлсэнчлэн навигац хийх шаардлага болдог. Бид нар чинь ингээл хүн болгонтой тэрсэлтэй үгүй би ийм хүн нэгвэр үлээж аавал бай гэсэн нэг тийм хандлага бол ер нь бол бид нар бол нийгмийн харилцааны гажууд л гэж үзэн шүү дээ тийм биз дээ. Үнтэй харьцаж чадахгүй байгаа л хэлбэр үстэй ерөндөө ойлголцож чадахгүй байгаа да. Тэгэнгүүт чи тэр олон хүний төсөөлөл хүлээлт ч юм уу тэрэн дотор хүмүүс ороод ирэнгүүтээ баг багаар өөрийгөө өөрчлөөл ингээд нэг тийм уян харьцаанд орж эхэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг бол яг уу нэгт биологийн өгдөлтөө. Дээрээс нь бид нэр эмэгтэй хүн ч өөрөө хүн байхгүй тий. Тэгэхээр нийгмийн бойжилттай. Тэгэнгүүтээ нийгэм нь өөрөө соёлын онцлогтой гэхээр ийм ингээд гурвалсан маягийн юм дотор эмэгтэй хүн гэдэг тийм төсөөлөл бас нийгэм дотор бүрэлдэждэг. Нийгэм доторх одоо үүсэж байгаа төсөөлөл нь улс болго өөрөдөг. Тэ. Тэгээд одоо жишээл ингээд түрүүний инженгийн хэлсэнчлэн одоо жишээл манайх аягүй юм шиг эмэгтэй хүмүүс аягүй эрэгтэй юм шиг мөртлөө яг ингээд төрийн байгууллт руу оронгуудаа дээд албан тушаал дээр нь очиж чадахгүй юм нэг шилэн таацсан тулаад байна гэж ярьж штэ тий. Тэгэнгүүт яг энэ дээд албан тушаалд эмэгтэй хүн байхгүй байх ёстой гэдэг соёл болон ойлголт нь яг ингээд түүхээ ч юм уу судлаад өөрийнхөө соёлоо судлаад явхаараа манай Монгол соёл биш. Тий. Бидний одоо жишээл ингээд нэг 70 жил коммунизмын тий ер нь бол зөвлөлтийн даралт ор байсан. Зөвлөлтийн одоо жишээл индоктринац дотор улсаараа байцсан аахгүй. Чи ингэж бодож болохгүй өөрөөр бодсон хүн бол цөлөгдөн тий гэр бүлээр нь одоо жишээл хохироо гэдэг ч юм тийм айгу онцгүй орчинд нөгөө үүсгэж агаад өөртөөхөө ингээд харь улсын соёл ингээд бид нар дээр тогтчихж байгаа байхгүй. Бидний өөрийн суурь соёл бол тэр харь улсын соёл хоёр ч ингээ уусгахад бол мэдээч хэдэн зуун бараг 1000 жил шаарддаг байхгүй тийм биз дээ. Хүчээр нутагшуулж яж энэ хугацаанд бас болгож байгаа тийм. Тэгээд одоо хүч хэрэгэлсэн тулдаа одоо жишээл манай төрийн өндөр албан тушаалтнууд бол ийм соёлтой байх ёстой гэсэн нэг тийм сони юм суулгацсан байгаа. Тэрэн дотор Монгол эмэгтэй хүн одоо эмэгтэй хүн байх ёсгүй гэдэг тийм соёл яваад байгаа. Тэрнээс биш яг эртний судруудаа харах юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хаад нь тэр тусмаа тий хаад хизэж барууныхан шиг ганцаараа зураг авахулдаггүйсэн. Эртний судруудаа харахаар дандаа хатантайгаа тэр өндөр сэнти дээр хамт сууждаг байсан байхгүй. Тэгэхээр сая одоо ингээд нөгөө нэг өөр бас юу орж ирж штэ ингээд яг Монгол уламжлалт тий одоо эртний хаад ингээд хатад хамттай ингээд одоо магадгүй улсаа захирдаг ч юм уу тийм соёл дээр одоо сүүлийн магадгүй 70 80 жилийн туршид одоо коммунист тий одоо өөр харь улсаас ингээд Монголд орж ирсэн ингээд тэр чинь өөрөө явж яваад одоо ингээд хоорондоо уусна уу байсан уу ингээд нутагшиж явсараа одоо өнөөдрийн Монголын одоо нийгмийн хэм хэмжээ болчихж штэ тий тэгээд тэр нэмэгтэй хүн дээр эрэгтэй хүн дээр тулах хэм хэмжээ гээд Тэнгууд миний бас нэг сонир бодож байгаа юм нь болохоор одоо ингээд айгүйх ингээд фэйсбүүк дээр явж хахтлаа гэл янз пост чээр хийдэг шүү дээ Монгол хатаа ухаа ингээл те. Тэгээ тэр нь болохоор үнэхээр манай уламжлал юм уу гэдгийг мэддэхгүй эсвэл баг зөв хүмүүсүүд ингээд эмгтэй хүн ийм байгаасаа гэдэг тэр wish list-ээ ингээд баг жигсаацсан юм шиг те. Үнэхээр манад уламжлал гэдгийг ингээд тасалдсан болох магадгүй мэдхгүй те. Тэгээд тийм нэг Монгол хатаа ухаа гэсэн нэг юм яваад байгаа. Одоо тэр ингээд бодоод би нэг ойлгохтой болохоор ингээд төвчээртэй те ингээд хамиг ямиг төвчээл тэмцэгчтэй гэр бүлийнхэн төлөө ханижлынхэн төлөө ингээд өөрийгөө злаасан байж ингээл тэмцдэг нэг тийм өөрийгөө хойшин тавьдаг. Тэгээд юм дуугу төвчээртэй гэдэг тийм юу Монгол хатаа ухаа гэж юм шиг би бол хүлээж авч байгаа байхгүй тий. Би болохоор юу хүлээж авдаг гэж нөгөө нэг өөрийнх одоо нөгөө нэг хань нөхөртэйгээ ч юм уу эсвэл хадмуутайгаа нөгөө нэг хатан ухаан ашиглаж манипуляц хийгээд тий өөрийнхөө шууд яаж хэрэгжүүлж чадахгүй юм аа ингээд нэг жоохон майнд гейм тоглож байгаад нэг тий сургуулдаг ч юм уу нэг тиймэрхүү би бол өөрөө хатан ухаан гэж ойлгоод байдаг. Ер нь янз янзын лимиг хэлээд идэв юм шиг. Тэнгуут нэг юм хүн болгон өөрөө тий хүн болгон бас тэр хатан ухааныг өөрөө хүлээж авд юм шиг байна. Намайг ч гэсэн хатан ухаанаа ашиглаач гэдэг би тэрэн ч гэсэн яг юу гэдэг юм
манипуляц хийж байгаа юм уу? Ойлгож байгаагүй тий надад болохоор тэр нэг жоохон offensive санагддаг байхгүй юу? Манипуляц хийгээд би ч нөгөө яа шудраг хүн болохоор хатуу ханаа ашиглахгүй яаж байгаа маа гэдэг юм гот. Би өстэй энэ хүнийг манипуляц хийх хэрэгтэй юм уу гэж би өөрөө айгу бас тэрэн дээр айгу offended бол. Тэр чинь тэгээд худал хуурмгийн элемент байгаа болохоор айгу хэцүү шүү дээ. Бас тийм биз дээ. Одоо жишээл ингээд шууд ингээд санаагаа хэлэхгүйгээр нөгөө хүнийг ингээд нөгөө өрхтөж яах гэдэг шиг тийм хэцүү. Тэр чинь яг хуурм эхлэлтэд дээ. Харин тийм. Лаф хийж шүү дээ. Өөрийнх нь санаачлага юм шиг ингээд болгож ингэдэг шүү Тийм. Тэгэхээр ч одоо харин тэр Монгол хатуухаа гэдэг одоо уламжлаа магадгүй ярил л да те ингээд коммунизмын үеийг биш те тэр байгаагүй байсан бол ингээд Монгол хатуухаа гэдэг юм ингээд явах байсан. Тэр яг юуг хэлээд байна? Биднээс юуг хүсээд байгаа? Тийм бидний одоо те суралцах ёстой ч юм ингээд уламжлалт гэж бодох ёстой юм байгаад байгаа юм уу? Эсвэл зүгээр одоо те өнөөгийн нийгмийн хүмүүсүүд биднэрт хүссэн юм а тулгах нэг тийм арга хэлбэр болчиход байгаа юм. Одоо нөгөө эрс нөхөр нь ингээд дайнд явцаагаар эхнэр нь хатан ингээд одоо бүх юм ингээ хараад ингээд менеж хийгээд үлддэг байсан ингээл тэрийг бас хатуухан гэдэг шүү дээ. Гэтэ яг тэрэн дээр манай 10 жилийн түүхийн багш аягүй сонирхолтой юм хэлжсэн аахгүй юу? Яг яагаад бид нэр ингээд ийм дээр үеэс хойш манай соёл нь эмэгтэй хүнд тийм их эрх одоо дарах өгөөд байгаа юм бэ гэхээр анханасаа нөгөө одоо cave people ч юм уу те одоо ингээд юу бүр чулуун цэсгийн үед ч юм уу те байхад бид нэрийг нөгөө юу эсэн гэсэн нөгөө эхийн эрэхт байсан гэдсэн те бусад соёлууд болохоор ингээд эцгийн эрэхт байсан гэд тэгтээ манайх болохоор эхийн эрэхт буюу одоо айл ч юм уу tribe ч юм уу хүүхдүүд нь дандаа ээжигээ таагаж явдаг ээж нь бүх юм менеж хийдэг байсан гэдэг нэг тиймэрхүү утгатай юм хэлжсэн аахгүй юу тэр нь бас цаашдаа яваад нөлөөлөд манай соёл тэгж нөлөөлсөн бах гэд манай 10 жилийн түүхийн багш тэгж хэлжсэн аахгүй юу. Таны хувьд юу гэж бодож байна? За айл сэдвэс нэхэлтэй байна. Айгу ол юм байгаа дээ. Харин тийм. Яг хатуухан гэдэг бид нэр ингээд нөгөө нэг тайлбарж байгаа, тайлхилж байгаа фильтр нь өөрөө барууных байгаад идэг ер нь бол. Тэгээд нөгөө нэг барууныханд чинь жишээл ингээд эмэгтэй хүнийг ингээд дорд үзлээ, эмэгтэй хүнийг илүү байлгах ёстой гэдэг тэмцэлтэй нийгэм байхгүй юу. Яагаад тэгэхээр угаасаа тэгдэг. Тэнд бол жишээл манайхан бол эмэгтэйчүүдэд жишээл шулам гэж шатааж исэн жишээлбэл түүх бид нарт байна уу? Тийм. Барууныханд байдаг байхгүй. Тэд нар угаасаа эмэгтэй хүнийг аягүй харгисалдаг. Тэ. Бид нар бол жишээл ингээд нөгөө нэг Иран дахь Монгол хаттын ингээд нөгөө тухайд нэг ном уншдаг байхгүй. Тэрэн дээр бол зүгээр хаттан зүгээр л төр барайл гадаад худалдаа хийгээл нийгмийн халамжаа хийгээл сургуулиудаа барайл одоо имлгүүдээ барайл амар их мэдлэлтэй хүүхнүүд яваад байгаа байхгүй. Тэгээд тэднэртэй хинч сүргөөцөлдөж чадахгүй. Тэгээл нөгөө Монгол засаглалын алтан ордныхан ч юм уу бусад ордных нь хурж одоо нөгөө улс одоо манай олон гүрэн болоо хуваагдчихж байгаа ш. Тэгсэн мөртөө хоорондоо аюу харилцаа сайтай. Гэхдээ улс төрийн одоо тэр одоо дипломат харилцаа их болохоор хаттууд дээр очиж байгаа. Яа тэр эмэгтэйчүүд нь дипломат харилцаа гадаад худалдааг барьдаг гэж амар хөрөнгөтэй хүмүүс яваад байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь жишээл тийм харгис ч юм уу ямар нэгэн байдлаар би ингэж хийсэн юм чи одоо ингэ байна гэдэг ч юм барууныхны шиг тийм ингээл амар хатуу гэдэг тийм нөгөө нэг баримталтай ах юм бол тэр их мэдлэлтэй байгаа хүмүүс чинь эвгүүдвэл эвгүүтэх боломжтой байхгүй. Тийм болохоор нууж байх жоох юм томоор харах гэдэг ч юм тийм өнцгөр хэлсэн байж магадгүй. Тэгэнгүүтээ бид нарт өнөөдөр болохоор ямар л хинзэр тэрийг тайлж хилээд байна гэхээр одоо болохоор урд нь чи айгүй их мэдлэлтэй хүмүүсийг тогтуун байлгах гэж нэг ярьж байсан. Одоо болохоор чи эмэгтэй хүн юм чин одоо дорд байгаа. Тийм болохоор чи ингээд нэг жоохон бусдын эвийг олоод амьдр гэсэн өөр үнцгэр л тайлж хилээд байгаа юм болоо тийм өөр фильтр яваад байгаа байхгүй. Тэгэнгүүтээ тэр барууныхны сэтгэлгээний онцлог нь шал ондоо бид нар бол нүүдэлчин хүмүүс те нүүдэлчин хүмүүсийн сэтгэлгээний онцлог нь бол ингээд нэг тийм бусдыг хүндэтгэх, хайрлах, инэрх гэдэг аюу хүчтэй явдаг юм. Ингээд яг түүр хийгээд ч юм уу ингээд нөгөө сэтгэл зүйн түүр хийгээд явна шүү дээ. Тэгэхээр хүмүүс төр очиод ярахад хамгийн түрүүнд ингээд гарч ирж байгаа тэр нөгөө нэг мэдээлэл орж ирнэ шүү дээ хүнд. Тэр мэдээлэлээ хүн өөртөө шингээгээд өөрт байгаа суусан шингэсэн соёл дээрээсээ тэрийг ингээд боловсруулад хариулдаг байхгүй. Тэгэхээр дандаа хайртай юм яриад байхгүй. Мангар их хайр л яриад байдаг ерөөсөө. Аюу сан тийм ингээд сэтгэлгээний цөмд нь хайр агаад байдаг. Би нөгөө нэг баруунд очихоор нэг юм ажиглагддаг юу гэхээр харгислаад байдаг байхгүй. Аюу харгис. Тэгэнгүүтээ бид нар нөгөө барууныхны нэрл болохоор харгаа марга гэдэг үг чинь ерөөсөө харгис юм билээ шүү дээ. Тэгээд бид нар тэр онцлогийг анзаарчод байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийн тэгээд ингээд
яагаад юм харигс байгаад байгаа юм, яагаад юм ширүүн байгаад байгаа юм бэ гэдэг тэгэхээр сэтгэлгээний цөмд найз байгаад байдаг байхгүй. Айгүй параноид. Би нөө Оросд цэцэрлэгт очдог байхгүй Монголоос. Тэгсэн чинь би амар гайхчихсан байхгүй тэр үед би ингээд жоох хөвгтөж байгаа ш төрхнөөс та хөвгт ингээд Оросд очсон чинь манай ангийнхан бүгдээрээ л дайсан яриад хайгаад байдаг. Тэгээд бүр ингээ айгүй айцтай нүдээр бидний цэцэр Монгол цэцэрлэг яасалт явж байхдаа бид нар зүгээр л тоглоол ингээл багшиг гарцнаа за бүгдээрээ ингээ зүгээр сахилах гудах те тэр тархины бойжлол амар гоё явж байгаа байхгүй тийм үстэй багшигаа хуурцсан бүгдээрээ даа гэл айгүй гоё ангаараа ингээ тэрүүндээ баясцсан тийм сэргэлэн өсөж байгаа байхгүй. Тэсэн чи Германд нүшээ Оросд очсон чинь манай ангийнхан бүгдээрээ амар томоотой. Тэгэл айцтай. Тэгэл дайсан ярьдаг. Тэгэл манай улс руу ингээл хүн. Тэгээ би боддог байхгүй. Тэр хүүхдүүд тийм параноид бүр гадаад улсын дайсан гэж ярих хэмжээний параноид өсөж байна гэдэг чинь тэр орчны ерөөсөө соёлын тэр бодох байхгүй. За би тэр үедээ бол мэдхгүй гайхал өнгөрч байсан. Одоо бол зүгээр ингээд нөгөө анализ эргээд тэр түүхэн үйл явцынхаа анализ хийхдээ ялтчгүй айцсаар сэтгэд байсан байх хүүхдүүд нь одоо ч гадагшаа явахаар барууныхаа айгүй тийм айцтай байдаг. Ерөөсөө би энийг хийхгүй болвол надад ийм шийтгэл ирнэ гэл ерөөсөө. Тэгэнгүүтээ нэг айцтай юм чинь хүн яадаг надад бусдыг харгислаад байдаг байхгүй. Бидний сэтгэлгээний цөмд болохоор хайр байгаа юм чинь зайхвтай уучлж чадчихдээ. Би тэрэндээ хүндэтгэлтэй хандаараа тэрэнд очихоор бид нэр бэлэг барьж чиг гэж юм айгүй өөр сэтгэлгээ үүсгэж байгаа хэрэг. Тэгэхээр юу ярих гэж байна гэхээр бидний сэтгэлгээний онцлог нь өөрөө соёлын ялгаатай. Биднэрт байгаа юмыг барууныхан яаж хараад тэдний сэтгэлгээний фильтр ч өөр шүү дээ. Тэрүүгээрээ бид нарыг харчаад та нар ингээд нөгөө нэг ингэж байх ёстой гэж заагаад байдаг. Би жишээл аюу гайхдаг байхгүй. Хурж ирчээ бид нар sustainable байхыг заах гэдэг байхгүй юу? Гэтэл Монгол нүүдэл. Тийм бидний аж ахуй чинь бүр тэр чигээрээ sustainable шүү дээ. Биднэрт хог хаягдал байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Бүх юм хэрэгэлдэг тийм. Тэгээ та нар яг юу заах гэдэг вэ? Харин тийм. Баруунд чухар чинь ингээл баруун слог бол ууд гялгар ууд гэл амар хог хаягдал тэр би бүр аюу гайхдаг байхгүй. Ягаад жимсийг арилгачаад хунцар саунд хийчихээ зараад байгаа юм бэ тий. Харин тий. Тэгээ sustainable байх талаар яриад байгаа шүү дээ. Тэгээд би бүрээс гайхдаг байхгүй. Бид нар бол ингээд хизээч тийм мангар юм хийхгүй дээ. Гэж найдаа. Бананыг ингээд бас ингээд гялгар утанд ороодсон байдаг. Нэгээр нэ. Бананых нь хавилсан өөрөө гялгар ут шиг юм байна. Харин шүү. Тэгэл ер нь ингээ очиад яг тэгэхээр өхөн бид нар тийм байх ёстой ингэж бод гэдэг юмыг бид нарт ингээ 70 жил бидний ээж аав нарын үеийнхнийг бол тэр бодох арга зүйг нь арчаагдсан байхгүй. Тэд нар ингээд 90 онд бол ингээ яаж бодох ёстойгоо ч ойлгохгүй байгаа. Ер нь бол одоо ч гэсэн тэр төрөлхлөөс гараагүй хүмүүс зөндөл байдаг тийм. Хүн бодож сэтгэн тийм сахилахгүй байна. Хүүхд сахилахгүй байна гэдэг чинь тархин ингээд гоё ингээд задгаа тий ингээд юмыг хүлээж аваад боловсруулах чадвартай байна гэсэн үг байхгүй. Боловсруулах чадваргүй ингээд чинь хүн чинь ингээд ийм л байх хэрэгтэй юм. Ингээд зүгээр л ингээд номоо дагаалаад нэг тийм мэдээч дарангуульт нийгэмд бол тийм зүгээр л дуугаа дагдаг хүмүүсийг л армаар нь бүтээж ивэл ашигтай шүү дээ тийм үү. Тэгэхээр та төрүүлжтэй нэг Монгол сая тэгээ харин айдас гэдэг гингууд одоо нөгөө одоо ерөнхийдөө тэгээл биднийг одоо нөгөө нэг хадамдаа голодно гэж хэлж байгаа хүмүүс чинь нөгөө айдастай төссөн хүмүүс байгаа шүү дээ. Яг кондишн тэр нь гарч ирээд байгаа. Тэр нь гарч ирээд байгаа шүү дээ. Тэнгууд яг бидэд болохоор ерөөсө тийм дунд өсөөгүй болохоор арай чөлөөтэй сэтгээд арай тийм дэр нэг амар тийм оч холбол өгдөггүй. Ингүүл надад ийм байна, тэгвэл ингүүл ийм байна гэсэн нөгөө суур тэр одоо юу биднэрт тэр байхгүй. Зүгээр л нөгөө нэг өмнөх үеэс тэр нь өмлөгдөж ингэж орж ирж байгаа юм. Тэгээ үе үеэр projected болоод байгаа юм тэр. Тэгэхээр таны нэг сая хэлснээр бол ингээд одоо Монгол нүүдэлчин гэдэг тэр нүүдэлчин ах уу хүмүүсүүдийн соёл бол ингээд хайрын дээр үндэслэнтэй айгу инэрэнгөө гэдэг те нэг нэг өршөөдөг ингээд хайрладаг гэх тэрийг илэрхийлдэг бас те гэтэл одоо ингээд коммунист одоо уярчин одоо ингээд гадны соёл орж ирээд нутагшуулаад бид нар тэр хүчээр ингээд оруулж ирээ те тэр нь ингээд нийгмийнхаа хэм хэмжээндээ ингээд тулаад те тэрэн дээрээ суурлаад багадгүй сайн ингээд айц дээр суурладаг ч юм уу тиймэрхүү одоо хүлээлтүүдийг ингээд тулгадаг нэгэндээ те эмгтэй хүн бол эмгтэр хүн бол ийм байх хэвээр гэд тиймэрхүү ингээд ийм одоо ийм процесс болсон юм уу гэж одоо ойлгож байна л да те үе үеэр өөр болсон те өөр болоод те тэгээ тэр үед одоо ингээд Монгол одоо жишээ нь эмгтэйчүүд дээр магадгүй айгу хамааралтай юм болохоор одоо ингээд алдар тхийн одон гэж асуудал одоо орж ирсэн шүү дээ анх удаа 1958 онд бас эхэлсэн гэд ойлгож байгаа. Тэгээ таны тэр бас нэг фейсбુક дээр бичсэн постыг санаж байна л те. Хүүхдүүхээ бодоод хараад үзсэн бол тэр бол ингээд нацист Германаас үүдэлтэй. Тэгээ тэрийн социалист одоо Оросууд манай монголчуудад одоо нутагшуулсан те. Тэгээ хэтэл одоо ингээд сая өнгөрсөн 7 хоног энэ 7 хоногт үргэлжилж байна яаж н одоо талбай гардалт өрн те.
одон ээжүүдэд одоо одон гард болох одоо юмуд явагдаж штэ ингээл буужигнастай те. Нэг талаасаа харахаар болохоор би уг нь бол тэрийг ингээд буруудахмааргүй байдаг аахгүй. Яагаад гэвэл ээж нарыг хизээч бид нар магтан одоо дуулах айгу бага те. Тэр ээж нарыг ингээд заа чи мундаг 4 хүүхэдтэй болоо 5 хүүхэдтэй болоо гэд алдаршуулж байгаа нэг арга хэрэгсэл нь олонгод ээж нар маань гоё дээлээ өмсөд те шиндэл өмсөд гангалаад явж байгаа ингээд юм баярлах юм шалтгаан бас болчихж байгаа. 4 хүүхэд бас хэцүү штэ. Нөгөө талаасаа харин те айгу хоосон тэр хүмүүсүүдийг алдаршуулж байгаа аахгүй те. Бодлогоор биш одоо ингээд зүгээр одон тэр төмөр зүйлэх дээр те. Гэтэл тэр нь одоо улсынх нь одоо хүн амыг дэмжих одоо ээж нарыг эмгтээчүүдийг дэмжих цор ганц бараг бодлого нь болчихсон. Гэтэл зүгээр тэр нь мод одоо те ингээл бүртгэл явагдуулаад одон гардуулдаг тийм юм. Тэр залуучны шинэ гоё хиллэг гаргацсан л шүү дээ. Мейкап гэдэг. Тийм эсэнтэй. Тийм зүгээр мейкап аваад байхгүй яг бодит одоо жишээл би одоо ингээл миний эрүүл мэнд амар дороодсон ингээл айгу би муу байгаа мөртлөө би имчилгээ хийхгүй нүрэ бодчихал за болчлаа. Хэлж байгаа юм шиг байхгүй тий. Тэр юу яхад ч л бас айгүй хэцүү шүү дээ. Нөгөө улсын эмч эднэрт хэвтгцэж бас амар хэцүү шүү дээ. Баахан хүүхдүүд нялх нараа хүүхдүүд орон хүрэлцэхгүйгээл нөгөө нэг шалан дээр хэвтцгээсэн. Тэр зүгээр ковид таниадны үеэр тийм байдгүйгээд яг хөө тийм байдаг ч гэсэн энгийн үед эмт хэвтгэж хүртэл ингээл битүү нараа хүүхдүүд тэгэл нараа хүүхдтэй нэрээ зүрх юм тэрмэр хэцүү байдаг. Тэгэхээр тэр дуулж байгаа хүмүүст яа очиж байгаа гэдэг тийм. Тэгэхээр одоо олон хүүхдтэй хүнийг жишээл төсөөлөл л та тийм. Нэг хүүхэд нь өвдлөө. Тэнгүүд чинь тэрийг одоо жишээл төр засгийнхаа ингээд зүгээр л үл ашааж байгаа нэг айгу харамсалтай тийм. Тэгээд одоо тэр хүн чинь за 4 хүүхэдтэй л ажтай бага нь өвдлөө гэж тэ нөгөө 3-ыг яах вэ? Хин харах уу? Харин тийм. Амьдрал тийм хялбар биш ш дандаа одоо жишээл нөхрийнх нь ээж аав нь аягүй сайн эсвэл өөрийнх нь өссөн ээж аав нь аягүй сайн тэгэл ах ихнэр ингээд тийм боломж байхгүй ш ер нь бол тэр бол яг кинод л байдаг бах тийм гоё бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаа тэгэл яг бодит амьдрал дээр бол тийм байхгүй ш тэгэл хинээс гуйх уу яах хүнээс гуух болгонд чинь менежмент шаарддаг, сэтгэл зүйн хөдөлмөр шаарддаг. Хүнээс юм гуйж шүү дээ. Ингээд би айгүй хүнд нөхцөлтэй. Гэхдээ тэр хүн чинь өөрөө сэтгэл зүйн айгүй хүнд байдалд уушаа орсон байгаа байхгүй. Угаасаа хүүхэд нүвцсэн. Хүүхдээ асарж байгаа. Яг хэдэн хоног нойргүй авсныг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрэн дээрээ тэрийг ингээд яг боож өгөх гэд явж байгаа мөртлөө хүнээс айгүй яхаад юм гуйх бол тийм. Тэр хүнээс сараат болоод тэнгүүтээ ингээд өөрт нь нөөц байхгүй ч болно шүү дээ. Одоо эмнэлэгт үзүүлэн гэж айгүй зардал шүү дээ. Тэнгүүтээ за би энэ дараачих. Тэр хүн чинь тийм мангар шим чинь би одоо хүүхд дахиад нэг 2 хоног өвдвөл би хэдэн төгрөг гарах уу гэдэг тооцоолж байгаа. Надаас одоо хэр их нөөц шахах уу. За тэнгүүтээ би тэр хүн чинь байнгын л одоо хүүхдүүдэд хэрхэн хооллох уу гэдэг. Тэр хүнд чинь бол яг үүндээ хүүхдэд асарж байгаа хүнд бол тийм байнгын ямарч орж ирж нөөц байхгүй. Хөдөлмөр эрхлэх боломж байхгүй шүү дээ. Яа тэгэхээр хүүхд харна гэдэг чинь өөрөө амар хөдөлмөр байхгүй. Тэр чинь бүр зогсолтгүй хийж яадаг хөдөлмөр тийм үстэй. Усанд орох завгардгүй шүү дээ яг үнэ тийм үстэй. Тэнгүүд чинь яг энэ дээрээс харахаар болохоор ингээд нөгөө нэг бидний ингээд төр засаг нь өөрөө жишээл төсөөлж байгаа эмэгтэй хүний яг бодит амьдралын дүрээр нүрээ аваад байгаа. Яг төрөний хэлсэнчлэн алдарт их гэдэг те ингээд би нэг судалгаа хийжсэн байхгүй алдарт ихийн одон гэж ер нь гарал үүслээс нь ахуулаад те нацист одон байгаад байгаа байхгүй. Нацизмын үед нөгөө нэг хүн амын нөгөө нэг бодлогын зорилгоор ашиглаж байсан. Тэрийг нь Сталин айгу авчнаар ашиглаад Слава Матери гэж Оростой хингүүтэй Монгол руу яг тэрийг нь ерөөсөө биднэрт бол зүгээр л тулгадаг байсан шүү дээ бодлогыг те. Тэр чинь яг одоо жишээл бидний өнөөдрийн байдлаар ингээд харах юм бол гадны халтгал гэхгүй. Гадны халтгаар орж ирсэн бодлого гэхгүй те. Тэгэнгүүтээ тэр одон хүмүүс юу гэж ойлгоод байна гэдэг судалгаа хийсэн чи айгүй сонио. Дөрөвний хэлсэнчлэн бол айгүй харамсалтай ингээд нэг талаасаа тийм муухай түүхтэй одон нөгөө талаасаа ингээд ээж нарын баярлж байгаа зан үйл байгаа байхгүй. Зан үйлийг нь одоо харахаар яг антропологийн чиглэлээр харах юм бол бүр ингээд зан үйл болцсон. Яа тэгэхээр тэр хүмүүс тэр одонгоо авах гэж бэлддэг. Яа би нэг одоо жишээл би нэг ийм нэг хүн байсан болвол би одоо энгийн их байха болоод энэ identity-г гээгээд би шинэ identity авч байгаа. Алдарт их гэдэг. Тийм. Ер нь бол хүний нийгэм байж яг тийм зан үйл аюу хийдэг байхгүй. Жишээл бид нар нөгөө нэг сургууль төгссөн шүү дээ ядгүй. Төгсөлт баярын тий. Тэгэхээр чин тэр яж би ингээд боловсралгүй байсан хүний identity-г гээгээд би одоо боловсралтай хүн болж байна. Ерөөс ингэж баталгаажуулдаг. Тэгээд аюу сонин нь тэрийгэ дандаа араас нь яадаг гэхээр нийгэм нь баярлж өгдөг.
Тэгээ тэр нэг хаалт маягийн болдог. Бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэр хүний ингээд аягүй санаа ингээд хийгддэг одоо ритуал гэж монголоор өгдөг лээ. Зан үйл гэж тасаа хэлсэн тийм. Тэгэхээр яг тэр мөн үү тий. Одоо нэг тийм жил хэлэх байх. Тийм тэгж илэрхийлж болохоор л ах. Тийм яг ритуал хийгээд байгаа байхгүй. Бид нар чил ингээл ламнар муухай ба гэж яриад л байдаг байхгүй юу. Тэд нар юу гэдэг вэ? Ритуал гэдэг. Хүний нийгэмд аягүй хэрэгтэй л тустай. Угаасаа хүний сэтгэлгээнд аягүй тийм эерэг зүйл авчирдаг юм байхгүй юу. Тэгэнгүүтээ бид нар нөгөө бас муу юм дээр нөгөө түүх нь мэдэхгүй болохоор ингээд нөгөө зан үйл болгоод суурлагдсан байдаг. Тэгэнгүүтээ бас судалгаа хийхэд бол бид нар яадаг гэхээр цаг үеэр нь салгаж үздэг байхгүй. За манай ингээд 45-аас доош насныхан юу гэж боддог вэ? Та энэ одонгийн талаар ярьж өгөөрэй гэхээр стейжийг хүндэтгэж байгаа те бид нарын ингээл одоо аюу бахархалтай ярьдаг. Тэгээ аюу сони юм ярьдаг нь хүүхд төрүүлэх нь ингээд нөө өөртөө ч юм өөрийнхөө ингээд үр хойч гэж ярихаа болцсон. Улстай хүүхд гаргах гэдэг тийм сони ойлголттой. Тэгээд нэг бусдад хийж байгаа аюу сайн үйлдэл гэж төсөлсөн байдаг. Тэгэнгүүтээ энэ одон бид нэр уламжлал өгөхөр тийштэй гэдэг хөхгүй. Тэгвэл тийм ихэр дээр үеих бол ингээд гэхээр мэдэхгүй гэдэг. Мэдэхгүй. Тэгэхээр тэр хүн угаасаа мэдэхгүй байгаа хөхгүй. Тэр зүгээр туйлширч байгаа. Тэр нөгөө нэг нийтээрээ тэгж ойлгож байгаа нөгөө нэг 5 коммент уншаал итгэцэн байгаа тийм төрөвдөл байгаа хөхгүй. Тэнгүүд дунд үеийнхэн дээр очихоор үгүй ахаа ингээд нөгөө нэг 45-аас 60 одоо 60 эднийхэн болохоор жоохон ихтгэл муутай өөртөө. Наад зэн уламжлал 60-ны за би сайн мэдэхгүй юм байна гэдэг байгаа байхгүй. Төрөвдөл ороод ирж байгаа байхгүй. Нөгөө нэг өөртөө жоохон ихтгэлгүй болж эхэлж штэ. Тэгээ тэр хүмүүс болохоор бас цаан үеийн хувьд толимог байгаад байгаа. Яг 45-аас доош насныхаа шиг юм амар тийм бүр баяр цэнгэний хэмжээнд авчрахгүй байгаа. Гэхдээ тэрийг ингээд зарим зүүн зарим зүрхгүй байгаа. Тэнгүүтээ 85-аас дээш насныхан гэдэг чинь коммунизмээс өмнө төрсэн хүмүүс аахгүй 20-д он төрсэн хүмүүсээс би бүр аюу азтай тэр судалгаа хийж байхдаа тэр ер нь тэр үед чинь 80 одоо бол 89 сурж байгаа хүмүүс юм. Тэрнээс дээш өндөр настай хүмүүс аахгүй. Тэр хүмүүсээс би хамгийн тэр үедээ хамгийн өндөр настай ярьслага судалгаанд оролцож байсан 93 та юм байдаг аахгүй. Аюу сонирхолтой юм ярьдаг аахгүй тэд нар. Одонгийн талаар ингээл 2 цаг маяг асуугаад хахад өө юм яаж мэдвэ? Мэдхгүй. Аюу сан ярьдаг. Тэгэнгүүтээ ярьслаа дуусчлаа эмээ ингээл танилцсангуудаа нөгөө хүн чинь ярьж эхэлнэ. Тэрт аюу эмгэлтэй юм л. Яа тэгэхээр би тэр дата түүр хийж хахад яагаад энэ хүн мэдэхгүй юм бэ гэж хариулаад байгаа юм бэ гэдэг нь. Яасан гэсэн чинь нөгөө хэлмэгдүүлэлтийн үеийг харсан хүмүүс чинь юмаа ярьж болох байлцсан бүгдээр бичлэгэн дээр юм ярихгүй те. Ярхан дээр рекорд юм ярихгүй байхгүй. Тэгэнгүүтээ тэр хүн яадаг гэж 58 оны хавар би яг тэр уулын Мингэр дээр хонь харуулаа авчихсан чинь манай тэр улаач ирээд Ингээс энэ одон гаргаж ирээд гэдэг хөхгүй. Амар мэдчихээд бүр өдрөө нэгтэр шахав тий. Тэгээд энэ манай Монгол уламжлал болоо гэсэн ч үгүй өдөр чинь 57 8 онд л нэг тийм гаргаж ирсэн шүү дээ. Та зүйдгөө гэж үгүй авдрын яруудл бийж тэр зүүж яах. Үнцэн авахгүй шүү дээ бол тий. Тийм аа. Тэр хүн тэгээд тэрнтэй холбогдлолтой ямар нэгэн зан үйл хийгээг байхгүй. Тэгээд тэр хүний ярьж байгаа үг дотор уулс гэдэг үгийг нэг ч хөргөлөхгүй. Аюу санаа. Тэгэхээр нөгөө нэг улс бүтээх гэж нөгөө нэг одоо жишээл нөгөө улс гэдэг үгийг нутгшуулаад ингээд өөрийнхөө эрх мэдлийнхаа юмыг нутгшуулахын тулд тий эмэгтэйчүүд ашигласан байгаад. Тэгээд эмэгтэйчүүд хөвлөрүүлж ирж байгаа. Тэгээ эмэгтэйчүүд болохоор яг улс төрийн золиос байгаа байхгүй яг тэр талаас арах юм байна. Тэгээд өнөөдөр бол нөгөө түрүүний ярьсанчлан womanhood, motherhood гэдэг чинь identity чинь яг бодит байдлаар бол бид нарт ингээд нөгөө нэг ойлгуулаагүй. Зүгээр аюу олон тийм мейкаптай яваад байгаа байхгүй тий. Түрүүн би бас нөгөө намкад асуух гэжсэн тий нөгөө ингээд ийм амар хүнд нөхцөлд тий ингээд зарим хүмүүсүүд бол эмэгтэйчүүд бол баг хүүхдтэй болохоо болиё гэж бас шийдэж байгаа хүмүүсүүд байна шүү дээ сонголтоороо тий. Тийм бодол чиний толгойд төр орж байгаа үед ямар ерөнхийдөө байсан бэ? Нөгөө нэг би болохоор өөрөө нөгөө ам бүл олуулаа дээрээ 2 ах нэг ихчтэй те тэгээд нөгөө нэг айгу манай агч нартын ч гэсэн олон хүүхдүүдтэй те тэгээд тэгэнгუთ одоо жишээ нь яг purely biological sense-ээр бол би бол нэг тэгж одоо удам угсаагаа үргэлжлүүлэх гэдэг ч юм уу тиймэрхүү надад бол шаардлага бол байгаагүй гэж харж байсан. Тэгээд дээрээс нь нийгмийн байгаа байдал одоо дүүнэрээ харж явах хүртэл айгүй өвдөн ханаа түрэн те ханаа төрөх тоолонд нь ингээл имлэг домлогоор ингээ яаж байгаа айгүй хэцүү
Тэгээд дээрээс нь боловсролын систем гэл тийм улсын сургуулиуд нь айгүй хэцүү заавалчгүй айгүй одоо боловсролтой болгоё гэх юм бол хувийн сургууль руу явах хэрэгтэй болно гэл цэцэрлэг нь хүртэлтэй хувийн биш улсын биш хувийн руу явбал илүү аюулгүй гэдэг ч юм уу одоо хоол ундны хувьд ч гэсэн илүү эрүүл илүү одоо юугүй хоцрогдолгүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар илүү хувийн ингээл янгууд мөнгөний айгүйх дарамттай байгаа те одоо тэгэл сахилуулах гэхээр сахилуулах одоо орчин байхгүй гэдэг ч юм уу ерөнхийдөө энэ нийгэмд байгаа бүх юм одоо хүүхдийн эсрэг байгаа юм шиг санагддаг байсан. Тэгэнгუთ одоо жишээ нь би заавалчгүй одоо хүүхдтэй болохын тулд одоо нэрээ ухаан хатлаа ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу одоо яаж жаал нэг мөнгө олох хэрэгтэй болоод байдаг. Тэгээд би өөрөө бол сэтгэл зүйн хувьд ч юм уу одоо санхүүгийн хувьд ч юм уу одоо юуны хувьд ч гэсэн mental emotional ч гэсэн тийм capability би бол яаж болох юм биш энэ бол айгүй хэцүү ажил байна. Одоо миний одоогийн байгаа байдлаас даваад гарсан одоо үүрэг одоо responsibility байна. Айдас төрүүлээд тийм тэгээд тийм болохоор би одоо хүүхдээ аль болох одоо хамгийн гоёыг нь хамгийн сайхныг нь үзүүлэх гэхэд надаас шалтгаалаагүй айгүй олон хүчин зүйл миний контролж чадахгүй айгүй олон хүчин зүйл байсан болохоор ер нь тэгээ одоо хүүхдгүй байсан ч одоо яах вэ надад нэг амар харамсаад ах юмгүй гэсэн тийм эсгэл зүйтэй очсон байсан байхгүй би бол тэр ч гэсэн гэхдээ бас миний хувьд бас сүүлийн үед яагаад өөрчлөгдсөн бэ гэх юм бол нөгөө нэг хань ажил гэдэг хүн шал өөр хань ажилтай болсон гэдэг ч юм уу те өмнө нь бол яг би олон хүнтэй ч үргэлжлүүлсэн олон хүнтэй ч одоо нөгөө нэг serious гэдэг ч юм уу одоо ямар нэгэн байдлаар одоо ирээд өгөөгаасаа ярьдэн шүү дээ. Тэгж ярихад би бол хинтэй ч одоо эксүүдээ хинтэй ч би энтэй хүүхдээ олъё гэж ерөөсөө итгэл төрүүлэх хүнтэй би учирч байгаагүй. Тэгээ миний одоогийн хайнд бол нэр үнэхээр амар сайн хүн болохоор би тэр хүнтэй би учиртаа би за яг юм яаж мэдхүү би одоо бэлэн биш байлаа. Гэхдээ миний би бэлэн болчиход байдаг. Бараг хоцорч гоод байдаг 30 урж ин тэ. Өндөг мэд дээрээс нь миний нөгөө нэг эрүүл мэндийн асуудлаас болоод миний өндөгний нөөц жоохон хэцүү юм болж магадгүй. Би одоо өндгөө хөлдөө гэж ерөөхдөө бодож эхэлчихсэн аахгүй юу. Тэгээд нөгөө найзлуудтайгаа яриад ингээл яжсан. Чи өндгөө хөлдөж яхаа одоо угаас ойр хэдэн жил ойлол нэг бодох хэлгүй дээ яасан аахгүй. Тэр одоо тэр хүн надад тэгж хэлэх хүртэл би дандаа ингээл хүүхдтэй болоо гэдэг. За 5 жилийн дараа. Жил болгон 5 жилийн дараа болдог. Тэрний хэзээ ч нөгөө нэг багсдаггүй. Жил болгон ресетлэгдээд байдаг байсан тий. Тэгээ тэр хүн надад тэгж хэлсний дараа нэрээ яагаад болохгүй гэдэг тэр одоо юу итгэлийн өмчлөлтэй болж эхэлж байгаа байхгүй. Яа тэгвэл би энэ одоо бүх юм ганцаараа болох шаардлагагүй. Надад айгуу сайн хань нөхөр support байгаа гэдэг үүднээсээ нэрээ энэ том юг даван туулах тийм даван туулах ирч хүч надад одоо байгаа юм байна гэдэг тийм үүднээсээ миний бодлороо өөр болж эхэлсэн гэх юм уу да. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Гэхдээ одоо миний хувийн орон зай одоо хувийн support group гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаасаа өөрчлөгдсөн гэдэг болохоор тэр subconscious би одоо тэрийг одоо ингэж нөгөө нэг бодоход ингэж тайлбарлаж чадж байгаа. Тухайд бол би гахаал би нэрийг хизээ ингэж хүүхд боддог болсон гэж өөрийгөө гайхаал өнгөрч ирсэн. Тиймэрхүү одоо процесстэй миний одоо манай үеийнхэн гэсэн ер нь тийм болоод байгаа юм байл шүү дээ. Яг манай ээж аав үеийнхэн одоо 18-тай 20-тай 22-тай хүүхэдтэй болсон гэл тэгэл яг бид нэр дээр яг тэр нас нэрэнгүүд яа одоо би хүүхэдтэй боллоогүй байна гэдэг чи юу гэсэн үг лээ гэл боддог. Яг би бол яг 22-тай тэгж бодож байсан хгүй ээж аав намаа 22-тай төрүүлчихсэн гэхээр гэтээ ингээд манай найзууд те амар дотны найзууд яг манай ангийн хүүхдүүд одоо ярихаар ингээд ерөөсө хүүхдтэй болохгүй ах уу эсвэл ер нь ганц л хүүхдтэй болох ах уу нэг 40 гарч байгаа л нэг юм гарах бах гэд ч юм уу те дандаа одоогийнхэн тэгвэл аюу сонголттой байгаа хангалттай те би бол жишээл намайг бол 12 тахаас ахуулаад нөхрөө ол гэж загнуулдаг гэсэн. Би одоо бодохоор аюу сонин заяа 12-т те 12 хүүхдтэй тийм нөхрөө ол гэж загнаад би одоо хаанаас олох вэ? Тэгэл чи ангийнхнаас ол гэж би одоо тэгэл ангийнхнаа жил энэ одоо нөхөр болчихсон. Юу ч ямар нөгөө нэг листтэй айгуу дарамттай байхгүй тэр чинь тэр чинь дуусахгүй юм чинь. Ингээл давтамжтай байнгын давтамжтай. Тэгэл би яг одоо яг одоогийнх нь нөхөртэй амар удаан үргэлжсэн болохоор яна хизээ төрөх юм болоо хизээ хөвгт болох юм болоо гэж ер нь амар удаан хүлээгээд яг ээж аавын 22 нас мас гэдгээ бодоод яг яцсан. Тэгээд яг 25 наснда хүүхэдтэй болж байгаа байхгүй юу. Тэнгүүт манай ангийнхан хүүхэд
одоо үеийнхэн ерөөсө хүүхдгүү бараг хүнтэй удаан ирэхж үзээгүй ч юм уу бас хүмүүс байгаа. Тэнгүүд бид хоёрыг ямар их хүүхдтэй болт юм бэ гэдээ бүр гайхаад бараг л бидний дунд ингээд ийм одоо teenage pregnancy те өсвөр насны хүүхдүүд жимслээд ингээд амар та хоёр ингээд буруу юм хийгээд байгаа юм шиг санагдаад ингээд бид хоёр түр хэлчихсэн. Бидний үед болохоор нэг 22-тад бол хүүхдтэй болсон айгүй олон одоо хүмүүс байдаг. Тэгвэл ингээ үе доошлох тусам тэр нь болно холдол. Тийм. Саяны нүг хэлж байгаа шиг илүү сонголттой болж шүү дээ. Нөгөө нэг эмэгтэй хүн болохоор ингээд заалтаа чи ээж хүн болох хэвээр гэдэг одоо юм хүлээлттэй те. Одоо баг хүүхд бидний үед бол дарамт байгаа байхгүй те. Хүүхдтэй болмооргүй байсан ч баг хүүхд болох хэвээр. Тэгэхээр дарамт нь бол арилаг баха. Одоо хүртэл одоо дарамт бас хайгуулсан биш үү. Гэтэ одоо жишээ нь намайг бас тусад нь гаргасан нэг шалтгаан шиг хүүхдтэй бол гэж ээж гаргасан шүү дээ. Гэхдээ тэгтээ хэд настай зүгээр. Тусдаа гарсан гэсэн. Би чинь одоо 3 жилийн өмнө бишээ тэр энэ одоо энэ conversation чинь 5 жилийн өмнө намайг 25 тагаас л ерөөхдөө ээж намайг би ч нөгөө аавчтайгаа айгуу энэ дарамттай нөгөө нэг өсвөр насныхаа ребел үеийн өнгөрцөн аавчтай муудалцдаг үеийн өнгөрцөн айгүй нөгөө нэг ийм дарамттай гуруулаа ингээл арай цай бол ха гэж суудаг байсан үеийнсэн чи ээж чамайг тэр бариач тусна гаргалаа шүү гэхээр та намайг хөөч юм уу гэл ясаа ахгүй тухайн үед шоколад яасан тэгээ дараа нь ингээл надад нөгөө нэг ихч чинь тухайн үед Японд байсан те нөгөө Икеагийн сэтгүүл явуулсан тэгээл ингээл ээж тэгээ төрүүлж үзээд нөгөө нэг надад таалагдсан гэсэн юмнуудаа ингээ букмарк хийцэн тэгээ тэрийг нэрүүлжсэн чинь хүүхдүүд гараад ирж тэгэхээр наа ийм болол аваад тусна гараач ойлгож байгаа хгүй тэгтээ ер нь нөгөө нэг яг хоо нэг пуш авахгүй ч гэсэн нэг тийм хүлээлт нь байгаад байдаг. Одоо хүүхд гаргаач нэг тийм дарамтны яд бол биш. Гэхдээ нэг юм дандаа шургуулад байдаг юм. Тэгэхээр нөгөө нэг харин миний бас нэг хэлэх гээд байгаа нь тэгвэл одоо чинь эмэгтэй хүн байнгут ээж болох ёстой гэдэг тэр дарамттай нийгмийн хүлээлт байгаад тэгвэл эмэгтэй хүн байна гэдгийн үнцэн ээж болж ээж гэр тийм үү те ээж болж ээж үнцэнтэй болд юм уу гэдэг. А гэтэл хүн сонголтоороо би хүүхдгүй байна те бадад хангалттай хүүхд байхад асуудалгүй гэж яхад тэр хүн одоо чинь үнцэнгүй юм уу гэдэг тийм асуудал гарч ирж байгаа. А дараа нь тэгэнгүүтээ ээж болсон чинь за би ээж болчлоо гэсэн чинь чи 4 5 хүүхэдтэй ээжэж алдартай ээж те чиний үнцэн чинь хүүхдийн тоогоор гарч ирнэ гэдэг дараагийн тэр шалгуур нь гарч ир. Тэгэнгүүт эмэгтэй хүн хизээч хангалтгүй юм шиг байгаа байхгүй ингээд эмэгтэй одоо нийгмийн одоо энэ хүлээлтээр. Тэгэхээр би тэр одоо тэр үнцэн чинь бидний одоо эргэн тойрон гэхээс илүү бид нар өөрөөсөө дотроо тэр эвэн цэнэ олж ярих хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа байхгүй тий. Ярда би энэ дээр нэг юм хэлчмээр санагдаад байна л да. Яг хүн болгон хурж ирээд чи хүүхдтэй бол гэж дарамтлаггүй гэвэл үгүй байхгүй. Тий. Тэгэхээр бид нар ингээд нөгөө нэг ер нь бол хүн дээр штэ тий ингээд айдас айгуу эсвэл дарамт ч юм айгуу том харагддаг. Тэгээ тэрийг хэлж байгаа ингээд давтамж нь ингээд ойртой байх тусам бол тэр чинь ингээд хатуу хэлбэрийн дарамт болж эхэлдэг. Зөүлийн хэлбэрийн дарамт гэдэг түрүүний хэлж шүү дээ. Дарамт чинь өөр дотор спектрумтэй. Тэгээд зөүлэн хатуу дарамт гэж байна те. Тэгээд одоо таадын ярианаас бол юу гэж ойлгож чинь гэхээр залуу үеийнхэнд бол тийм дарамт бол манай үеийнхэн шиг болсон гайгүй. Би бол ч 24-т төржсэн бодохоор би тэр үедээ бист амар хөвшин төрчлөөдөө гэж бодсон. Би ч гэсэн одоо тэгсэн тэгэж бодож илээ. Нуруу мороны өвчин бол өстэй. Тэгээд 24-т бодохоор одоо ингээ ярахаар 24-т хүүхдүүдийг харах аяг жоохон байхгүй. Амар жоохон. Тэгээд би тэр үед өөрийгөө амар хөвшөрцөн гэж бодох мэдээллийг надад өгсөн байгаа байхгүй. Чи бол ингээл 25 хүрэл бараг л ингээл оротлаа. Тий, чи ородцсон тэгэл бараг чи ингээл эмэгтэй хүний ингээд нөгөө функц чинь байхгүй би бараг ингээл цэвэршил ингээд жаа айгу муухай тийм токсик юм суулгацгаа байхгүй. Тэгээд тэр токсик юм чи айгу тод харагддаг байхгүй. Тэгээд би тэр үедээ ингээл аюу гомдолдог гэсэн байхгүй. Ягаад надад ийм муухай ингээд тарих угаалт ингээд ер нь ингээд нутгшуулсан юм би. Ягаад би ингээд өөртөө ийм амар ихтэлгүй болтлоо те. Ингээд амьдэрсэн юм би. Тэгэл би одоо ингээл 40 хүрчээ тэгэл амьд яваалаа шүү дээ. А тэр үед ихтэй ингээд хин миний талд байсан бэ гэдэг бирс бодоагүй байна. Надад аюу ол ах нар байсан. Тэд нар болохоор яах гээд байгаа юм тий. Яах вэ амьдрал сайхан шүү дээ. Гэдэг ерөөсөө тийм аа. Тэгээд надад дарамт үзүүлчихсэн ерөөсөө ганцхан хүн байсан баг. Тэр нь ихтэй ингээд бүр миний амьдрал
ажлыг залаа явцсан энд байх хэрэгтэй чимд байх хэрэгтэй хатуу дарамт чинь тэгж хүнийг ингээд бүр ингээд харааны ингээд юу чинь сонголтгүй юм шиг л тийм ингээд нөгөө бид нар харанхууд гарч идэн тусгана шүү дээ тий гарч идэнгийн гэрэл дотор л харж байгаа зүйлээрээ л сэтгэдэг болгочдөг байхгүй гэрэл асаах юм бол амар том ертөнц гарах гэдэг байхгүй тэгэнгүүт чи хүн ингээд айцаас салчих юм бол тэр нөгөө ядж хаад ойрон хүний дарамт гэдэг чинь бүр амар тийм илүү өнөөлөсөж тий тэрнээс хаамаагүй хурж чинь надад тэгж хэлсэн байсан бол бас айгүй өөрөөр хүлээж авна шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр болохоор ингээд юу байсан гэхээр манай ах мах нар бол биш л миний ингээд тийм яах юм бэ? Минь ингээл ингээд ерөөсөө айгүй өөр хүлээж авч байсан. Гэтэ нөгөө дарамт нь хинээс ирж ин гэдэг шалтгаалаад миний ертөнцийг харах үзэл бодолд амар нөлөөлсөн байгаа байхгүй. Тэгээд би өөр нь тэр одоо түрүүний хэлсэнчлэн алдар техник гэдэг шиг нөгөө хүлээлт нь дуустдаггүй тэр хүмүүсийн тэгэл наа ингээл чи эмгтэн хүн чи юм байх хэвээр тийм байх хэвээр ингээл ингэж жалах тэгж байгаа ингэж инээ гэл бүр ингээд чиний таац чинь ингээл гой ингээд нөгөө өргөн биш вэ гэдэг бүр сүлдө бодоодсэн чи бүр стал нөгөө хараалаа илнүр санагдах юм юу болоод байгаа юм би ер нь те яг хүн чи ингээд бас нойрон хүн болохоор ингээл нөгөө дагаал ингээд нөгөө таалагдчих гал те ингээл яваад байна шүү дээ тэгснэ цаас зайл гэж боддог үе байдаг аахгүй юу тэгээд за ерөөсөө ингээл за энэ хүнээс л ер нь ингээд салах хэрэгтэй юм байна токсик байдлаас тэгээд тэрэн дээрээс гараад ирээд амьдралаа харсан чи би ерөөсөө алдаагүй байдгаараа л хичээсэн тий өөрийгөө ингээд нөгөө дарамт болгонд тий хангалттай байгаа байхгүй дарамт болгонд нь л ингээд нийцэх гээл аюу хичээсэн байгаа байхгүй тэгээд тэр хичээлт нь миний амьдралыг зүгээр бараа ицсэн байгаа байхгүй би өөр юм дээр төвлөрөөд аюу сайхан цэцгэлээ явах байсан чинь тий ингээл нэг мөчр болгоно л очиж тастаал яваад байсан л тийм нөгөө харамсалтай үзэгдэл явагдаад байгаа байхгүй тэгэхээр бид нар бас ингээд нөгөө нэг яг бодит байдлаа дарамт ирж байгаа үед ингээд хүн харж чадахгүй байгаад байдаг. Яг азар манай нийгэм аяг өөр болж байна. Түрүүний хэлсгээд байгаа санааг юу гэсэн яг мартчих буцаарч ирж байна. Ярилттай. Хин тэрийг хэлээд байгаа юм бэ? Ямар үеийн хүн хэлээд байгаа юм бэ? Би нэг сайхан нэг пост хийсэн байсан юм аа нэг пионер ана гэдэг. Тэг Карен гэдэг л шүү дээ. Зарим тийм шиг үлээ. Тэр хүмүүсийг доор нь комент хийж чадхаар тэгээд тийм шиг. Би нөгөө нэг кофе шопд орсон чинь нэг ихч тэр баяжтай охиныг загнаж байна. Тэгэхээр би за ингээд хөндлөнгөөс хар за юу болох нь вэ гэдэг арддаг. Тэгсэн чинь нөгөө ихч чинь ингээл харахад нэг 50-60 оны ихч байгаа байхгүй амар ууртай. Тэгэл чиний ийм юм чи стен гадны ингээл брендинг ингээл төлөөлөгч бай чи ийм алдаа хийгээд тахтай. Тэг соёл загаад байхгүй. Тэгснэ чи захирлынхаа утсаа гэж байна. Тэгсэн захирал руу яг тэр дор уцтаал танаа ажилтан чи ингээд тэгээд гэл танах ийм гоё брендинг юм бийж гэд юм кофений төлөө байхгүй. Матчихээн. Эхлээд нь соёл залаа. Матлаа. Тэгэнгүүтээ бичлэг гэж байгаа байхгүй. Ямар тэнийг хараа ингээл энэ өстө ийм кофе шоп баг лайв даа маа. Тэгээ тэр чинь ямар хөдлөө нийтээр жигшээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний толгойн дотор юу амьдраад байна гэхээр коммунизм байгаа даа. Коммунизмын үед чинь би нэг матдаг соёл зааж би нэг доош нь хийдэг тий. Тэгээ нийтэд жигшдэг байсан байхгүй. Яг тэр хүмүүсээ салаагүй тий. Тэгэнгүүтээ тэдний тэр хүмүүс ч ямар байдаг гэхээр амар зунтаа ерөөс ингээл тэрнийхээ дээр гарах гал бүр чичрээд идэх байхгүй. Тэгээд тэр чинь айцаарс гэдэг байгаа тийм амар нөө харгислын үеийн нийгмийн ингээ өөртөө төгшөлцөг байгаа. Тэгээд миний жишээл би өөрөө яг юуны ингээд хохирч болсон байна. Би бол яг өөрөө хохирч тодорхойлдог болчиход байгаа. Яг тэгэхээр би яг тийм үзэл бодолтой хүний одоо индоктринац дотор ингээд амьдэрсэн. Тэгээд за одоо болий ерөөсөө өөрөө би ингээд хаалт хийгээд явж байгаа байхгүй. Залуу үеийнхэнд нэг сонголттой гоё юм юу гэхээр нөгөө нэг тэр индоктринацийн хатуу хүмүүжлийн юм яриад байгаа хүний тоо цөөрцөн байгаа даа. Бид нар нөгөө залуус нь олуулаа болцсоор ч нөгөө юм шингэрдэг штэ. Тэгтээ тийм хүмүүс айгу тод байгаа даа байхгүй. Тэгээд өргөжлөл нь бол явж л байгаа тий. Гэтэ мэдээж ингээл үеийн өөрчлөлт тусам ингээд одоо эмэгтэйчүүд ялангуяа ингээ сонголттой тий хүүхэдтэй болох уу болохгүй юу хизээ хүүхэдтэй болох уу гэдэг ч асуудал шинжлэх ухаан хөгжөөд тий өндгөө ингээ төлдөж жагаад одоо хожим магадгүй 40-тэй 50-тай ч хамаагүй ингээ хүүхэдтэй болох боломжтой болж шүү дээ. Өчигдөр би нэг BBC-гийн нэг подкаст сонсч байсан чи тэгж байгаа байхгүй юу. Эмэгтэй хүний нэг өндгөн эсүүдэл ингээ цөөрдөг тий ингээ чанар муудыг настайгаа дагаад гэтэл эмэгтэй хүний сав болол хизээч одоо хөшөрдгөө гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бол магадгүй 20-тай 30-тай өндгөө хөлдөөч юм бол 40-50-таа өссөн үедээ одоо жишээ нь ээж болох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь сонголттой болоод байна гэдэг нь ялцчих байх хамаагүй. Тэгээ угаасаа одоо ч нэг өнөөгийн нийгэм чинь айгүй хожим одоо юу гэдэг юм бэ шал өөр болцсон тий. Илүү одоо хүний карьер одоо өссөн юм а хийгээд
бүх юмаа ингээд өөрийнхөө хувь хүнийхээ хийгмээр байгаа бүх юмаа хийснийгаа дараа хүүхдтэй олон гэдэг тийм хандлагатай болчиход байгаа шүү дээ. Тэнгуут нөгөө нэг биологийн нас нь шал ондоогоор яваад байдаг. Яг нөгөө ирч хүчтэй байх үе дээрээ хамгийн амжилтдаг үе дээрээ хөтөлбөртэй байгаа гэдэг. Тэнгуут энэ хоёр чинь хоорондоо нөгөө зөрчилдөж хоорондоо яагаад байгаа шүү дээ. Зөрчилдөд байгаа шүү дээ. Тэгээд ер нь тэгээд нөгөө өндгөө өлдөх гэж ер нь судалсан чинь Монголд бас айгүй боломжийн үний хувьд ч айгүй боломжийн тэгээд дээрээс нь тийм жил бүрийн хадгалтын төлбөр мөлбөр гэдэг нэг юм гарцсан гоо гайгүй. Одоо нөгөө Америкт ч айгүй хэцүүдтэй болоод байгаа юм болохоор нөгөө жил урлагны хадгалтын тийм төлбөр гэж төлдөг юм шиг байгаа. Тэрийг төлөхөө яатсан айгүй олон тийм эмбрионууд айгүй олон үндгэснүүд ингэ байгаад байдаг. Тэгээд тэр нөгөө нэг хуулиараа яах хэвээр устгах хэвээр муу гүмүү гэдэг чинь тэгээд бас нөгөө нэг юу эмбрио олчмод чинь тийм эмбрио олчгоор чинь бас нэг юу болчиход байна шүү дээ. Тэр тухай Америкийн хувьд чинь тэр чинь асуудал байна шүү дээ. Тэгээ бас айгүй тийм олон тийм яхаа мэдхэ айтсан тийм юм байдаг гэж тийм. Тэр чинь айгүй том эдийн засаг шүү дээ. Харин тийм 2000 чинь 18 онд л зөвхөн өндгөө хис болон спермийн одоо тэр хадгалалттай холбоотой эдийн засаг нь дэлхийд $12 тэрбум байсан. тийм амар том эдийн засаг. Харин тийм. Тэр аюу сонирхолтой юм билий. Тэгээд дотроо бас зиндатай юм билээ шүү дээ. Үндгээс чинь. Хүмүүс чинь үндгээсээ өөрийнхөө хүүхдээ гаргах гэж хадгалдаг зорилго байна. Зарим нь болохоор яадаг вэ гэхээр тэр үндгээсийг хүнд өгдөг байхгүй. тийм. Донор болно. Тэгээд донор болдог. Үндгээсийн донор болдог байхгүй. Тэгсэн чинь тэр нь дотроо бас худалдаж болд юм байна дээ. Донор тэгэнгүүтээ тэр нь эрэмтэй байдаг байхгүй. Аль одоо нөгөө нэг арьс өнгөний гаралтай айл уулсын тий Америкийн төрт бол тий Монголд тэгтээ юу гэхээр байдаг бол донор тий тэр одоо хуулиараа зохицуулагддаг юм би олстой сайн мэдхгүй. Тэгч ихийг бол зохицуулдаг тий. Тийм үү. Тэгч ихийг бол зохицуулдаг. Кейс цөөхөн л ах. Гэтэ ер нь бол айгуу яг нэг тэгч ихийг хуулийг батлах болсон шалтгааны кейс нь бол айгуу сонирхолтой юм билээ. Тэр нөгөө нэг хүүхдийн тээж өгөөд тэгсний хүүхдээ өгөхөө болчихдог. Тэнгүүд нь Монгол хуулиараа болонгуудаа өөрөө их нь болчдөг. Тэнгүүдээ яг өөрийнх нь эцэг тогтоолгон гэдэг. Гэхдээ их тогтоолгон гэсэн юм бидэггүй юм биш үү? Өөрөөс биенээсээ гарсан бол их нь болчдөг автоматар. Тэнгүүдээ эцэг тогтоолгон гэд нөгөө хүүхдийн авцсан байгаа бас эцгийн тогтоолоод тэнгүүдээ нөгөө хүүхдийн нэтгэмж харуулсан тийм кейс байсан байл л дээ. Тэнгүүд чинь тэгэхээр чи айлтчгүй тэгч ихийн хууль хэрэгтэй юм байна гэдэг. Тэн дээрээсээ үүссэн гэдэг нь тийм түүхтэй юм бэл. Тэгэхээр ингээд ямар ч лээс аюу комплекс болчихж байгаад тий. Харин тий. За Монголын эмэгтэйчүүд ямар ч лсэн те нэг үеигээ бодох юм бол хамаагүй сонголттой болсон юм байна те хизээ ээж болох уу яаж ээж болох уу гэдгийг. Гэхдээ тэр нийгмийн хүлээлтүүд бол ингээл бас байгаа хэврэл байгаа те. Тэгээд би өмнө ингээд нэг маа нэг найзтай ярьж исэн чинь нөгөө нэг Монгол одоо ингээд охтуудад ч юм уу те ингээд тийнейжераар одоо ингээд 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөж байгаа хүмүүсүүдэд ингээд амьдралд айгүй олон сонголт байгаа гэдэг тэр сонголтууд олон харагддгүй юм шиг санагддаг гэдэг хэлсэн байхгүй. Түрүүн таны хэлжсэн шиг ингээд нөгөө нэг гарч идэнгэр тусгацсан юм шиг те ингээд явах хэвээр эмэгтэй хүн бол чиний явах зам нь л юм те их сургуульд орлоо магадгүй за нөхөртөө болоод хүүхдтэй бол гэдэг тэр замлал нь ингээд айгүй жирэлгээд харуулсан юм шиг. Гэтэл ингээд тэгтээ хорвоо ертөнцийн уужим маш олон хэлбэрээр хүн эмэгтэй хүн амьдралаа авч явах боломжтой гэдэг сонголт нь айгүй цөөхөн харагдаад тийм учраас айгүй олон хүмүүс зөөр ингээд баг ингээд зурслаад дагаж явж байгаа дээж ингээд айгүй эрт толцоодсон юм шиг те. Тийм юм байдаг Монгол тийм юм шиг надад айгүй санагдсан гэнэ ярьжсэн байхгүй. Тэр надад айгүй бас айгүй одоо резонет гэх юм уу. Би өөрөө чинь 20-тойдоо ээж болсон байхгүй. Их сургуулаад 4-р курсд төгсөхдөө ээж болоод төгссөн. Тэр надад болохоор их тохойд яг тэгж санагдажсэн байхгүй тий. За би одоо ингээд их сургуульд орчлоо, оюутан болчлоо, том болчлоо тий. Ингээд тий сайн хүнтэй олчлоо, айтаа хүнтэй боллоо. Одоо хүүхэдтэй болох юм байна гэл ингээд баг урсгалаар явсараа гал мэдээж тэгэл хүсэл хүүхэдтэй болсон байгаа ч гэсэн. Тэгэнгუთ тэр надад хэлсэн үг надад амар резонет хийсэн юм санагдсан байхгүй. Тухайд одоо чинь би ингээд ийм карьер хөөгөөд ч юм уу те эсвэл ингээд гадагшаа яваад ийм байдаг гэдэг тэр олон сонголт тухайд бол надад чинь харагдаж байгаагүй. Гэхдээ одоо магадгүй одоо үеийн хүүхдүүд мэдлүү харагдаж байгаа юм болов уу гэж надад санагдлаа л та. Тэгэнгუთ надад би бас нэг сонирхож ирсэн юм болохоор та нарын хувьд хизээ одоо ингээд те одоо өсвөр насны охтууд ингээд байж ирсэн хизээ өөрийгөө эмэгтэй хүн гэж хардаг болсон бэ те тэрэн дээр одоо чинь юу одоо тэр passage дээр ичүүлээ юу байна гэд болж ээж би эмэгтэй хүн гэж өөрийгөө төсөөлдөг болсон гэдэг тэр бас сонирхолтой санагдсан байхгүй яа тэгэхээр
би өөрөө нөгөө 20-тод ээж болчингууд эмэгтэй хүн болох ээж болох гэдэг хоёр юм зэрэг явагдсан юм шиг надад санагдсан аахгүй. Дараа нь би одоо жишээ нь ингээд 26 7-таа ингээд магистр сурах гээд гадагшаа явах та анхудаа ингээд хүүгээсээ би хоод байгаад ингээд хагас жил ганцаар амьдэрсэн байхгүй. Тэгсэн чинь би identity crisis орж байгаа байхгүй те. Би ээж биш юм бодвол би хин те. Биний хобби юу юм? Би юу дуртай юм? Би шүлэг цагаараа юунд би цаг зарцуулдаг мэдэхгүй. Яагаад гэвэл би 20-тод ээж болсон учраас миний амьдрал тэр чигээр ээж л болсон байсан байхгүй. Тэгэнгүүт хүн болгоны амьдрал тийм биш шүү дээ те. Эхлээд тэр хүн магадгүй эмэгтэй хүн гэж өөрийгөө perceive хийдэг болж байгаа. Дараа нь тэр хүн ээж магадгүй болж байгаа те. Тэдний хувьд та нарын хувьд тэр юунууд чинь ямар одоо өөрчлөлт тэр яаж явагдчихсан гэдэг одоо аюул сонирхолтой санагдсан. Хижин дээр бүх харц ишэл яваад байгаа шиг. Тэгээд сая нөгөө нэг юм тодруулах юмнууд одоо ritual гэдэг шиг нэг passage гэдэг. Тэгэн дээр би бас ингэ бодсон байхад тэгвэл эмэгтэй хүүхэдтэй охин ингээд байж байгаад хизээ өөрийгөө эмэгтэй хүн гэж бодсон байх гот naturally хүмүүс болохоор заа ингээд те одоо бэлгийн хувьд амьдрал нийтгтэй болсон хойно өөрийгөө эмэгтэй гэж боддог болов уу гэж хүмүүсүүд автоматар тийм бодол орж ирэх гэж бодсон байхгүй. Гэтэл бодоод үзэхэд магадгүй 15 16 та эмэгтэй хүн одоо бэлгийн хувьд идэвхтэй боллоо гэд тэр хүн эмэгтэй хүн болчихоогүй сэтгэхгүй нь бол эмэгтэй хүүхдэр л байгаа шүү дээ, охин хэвэр л байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр бол тэр би физиологт ямарч хамаагүй байгаад байгаа санагдаж байгаа юм. Эмэгтэй хүн болно гэдэг. Илүү яг өөрийгөө эмэгтэй хүн гэж perceive хийх те одоо сэтгэлгээний хувьд байгаа байхгүй те. Тэр наад чинь яг над дээр айгу одоо hits hard гэх юм. Айгу би чинь сайн нөгөө нэг бүр анх хэлсэн нөгөө нэг айгуух нөгөө дуу санаанд орлоо. Яг тэр тэг би тэгээд нөгөө нэг 10 жилд айгуух олон эрэгтэй найз нартай эмэгтэйч найз нартай те тэгээд дээрэс нь нөгөө нэг боожлт нь айгу хурцтай явцсан ч юм уу том хүүхдэд те тэгвэл би эрэгтэй найз нартай эзэж эмэгтэй хүн гэж шаардуулахыг би хараадахыг хүсэж байгаагүй намайг хүн гэж хүлээж аваас намайг эмэгтэй хүн биш хүн гэж хүлээж аваасаа гэдэг үгнээс айгуухт гэж өөрийгөө cover up хийдэг байсан дандаа нэг юм би одоо хүртэл одоо нөгөө нэг ил гаргасан хувц өмсгтөө тэр ил гаргасан хувц өмсвөл эмэгтэй болчих гэдэг шүү дээ. Харин тийм төсөөл яваад байна те. Төсөөлч яг угаасаа ил мэдэрдэгдэг байхгүй. Одоо ажил дээр ч гэсэн ингээд хандлага нь өөр ажил дээр ч гэсэн нөгөө ах нар мах нартайгаа би ч нөгөө бараг айгу зуд болцсон те ах нартайгаа хамт ингээл юм яриад ингээл нөгөө нэг мазрал сууждаг би ч алинтай ч нөгөө нэг айгу flexible болохоор алинтай ч ингээл нэг л явчихдаг. Гэтэ ажлын юун дээр илүү эрэгтэй хүмүүстэй нийлдэг нь надад илүү яагаад ч тийж таарсан юм гэдэггүй дандаа эрэгтэй найз нартай. Тэгээ ингээд нөгөө нэг удаа ажил дээрээ ингээд арай жоохон юм 100 болцсон тэ арай нөгөө нэг халуун болохоор тэр чинь арай жоохон задгаа юм өмстөн чинь намкагийн юм харагдаад нэг хэцүү маа юм ярьж чадахгүй ингээд шал манай эрэгтэй найз тэгж эрэгтэй найз минь нөгөө нэг айгу юм ярьдаг ах хүнтэйгээ шал өөрөөр ингээд яаж байгаа байхгүй. Тэнгууд би шууд тэр чинь айгу өөртөө айгу хүндэр тусч аваад тэ. Тэгээ ер нь би одоо л өөрийгөө эмэгтэй хүн гэдэгт айгу тийм илүү proudly яаж байгаа. Тэр бас одоо бодох нь юутай холбоотой юм бэ гэхээр бас айгу зөв хантай болсон гэх юм те. Тэр хүн бус хүмүүс намайг юу чарж надад байдал яахгүй. Тэгээд эр хүний хажууд би илүү эмэгтэйлэг болоодж байгаа юм уу? Илүү нөгөө нэг юм femininity илүү embrace хийх одоо юу илүү одоо celebrate хийх гэдэг ч үгүй юм бэ. Эмэгтэй хүн гэдгээ бахархах тэр мэдрэмжийг тэр хүн надад өгч байгаа болохоор би одоо л өөрийгөө сүүлийн 2 жил би өөрийгөө эмэгтэй хүн гэдэг дээр айгу proudly хэлж чадхаар болж байгаа. Тэрнээс өмнө би бол илүү эрэгтэйлэг иршүүд байх ил тэгж харагдах нь надад илүү таалагддаг гэсэн. Тэгэхээр одоо бол яг илүү ягаан юм өмсөх гэдэг ч юм уу илүү юбк өмсөх гэдэг ч юм уу эсвэл илүү яг хөө тэр нөгөө нэг visually яриад байна л та харагдцсан хувьд илүү эмгтээлэг амар санагдаад ч юм уу яг тийм юу тэр дүрдээ ороод байгаа гэх юм уу тийм performative гэдэг байхгүй ер нь бол хүн ингээд нөгөө хүйсээ ингээд өөрөөр дүрсчилж гарч ирэлдэг тийм тэр нь бол жишээл хүн хүндээ бас өөр ахaltaа насны хувьд те дээрэс нь хүний өөрийн хувийнх нь характер байна те зарим хүн болохоор нийгмийн шалтгаалаар илүү эмгтээлэг
байх ёстой гэдэг ч юм уу төсөөл байгаа шүү дээ. Эсвэл би баймаар байна гэдэг ч юм уу. Гэхдээ доторх одоо түрүүний нөгөө feminine гэж яриад байгаа эмэгтэй хүний тэр нөгөө эмзэг мэдрэмж эднэр чинь гэхдээ хөгжөөгүй байх боломжтой бас. Тэгэхээр чи хүн яаж өөрөө өөртөө зөрчилдөд тийм сэн зөрчилтөнд дунд ч хүний identity амьдрдаг байхгүй. Тэгэл аягүй тийм харахад аягүй гоё эмэгтэйлэг юм шиг мөртлөө өөртөө аягүй ихтгэлгүй эмэгтэй хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Яг эмэгтэй тал дээр тий. Тэгэнгүүтээ зарим эмэгтэй хүмүүс болохоор зөвхөн өнгөц харахад бол тийм амар тийм visually тийм юм байхгүй тий performative талаасаа тийм эмэгтэйлэг гэсэн тийм хувцас өмсөхгүй мөртлөө айгүй тийм эмэгтэйлэг харахаар л энэ эмэгтэй хүндэ гэж бодогдоод байдаг. Өөртөө зүгээр ингээд цаанаасаа ингээд яг тэр эмэгтэй хүн юу вэ гэдэг айгүй сайн ойлгох хүмүүс байгаа гэдэг тий. Тэгэхээр тэрэн дээр бол ялтчгүй тий хүний хувийн зөрчилдөөн болон нийгмийн тэр нөгөө хүлээлт тий хим хэмжээнүүд ялтчгүй нөгөө өндөр тоглоол байгаа байхгүй. Хижин сая юу гэж утсан бэ? Яг хаа Намкаг юм ярьж байхдаа надад яг тийм тохиолдсон шүү. Надад яг тийм тохиолдсон шүү гэж бододсон байхгүй. Яг хаа зүгээр нөгөө биас яг нөгөө иршүүд өссөн. Тэгээд туслан мослон дээр ч гэсэн нэг амар одоо 100 мундаа нэг амар олон эмэгтэй найзуудтай байгаагүй дандаа эрэгтэй хүмүүстэй ингээл юм авирал чи эмэгтэй юм чинь энэ голоо гэж чадахгүй зү эмэгтэй юм чинь энэ дээр энэ байшин дээр гарч чадахгүй зү би чадан заяа гэж хэлсэн байхгүй. Тэгэл гараж мараштай гүр хүсрээл тэгэл ер нь амар аюултай юм тийгэдсэн юм байлээ. Гэхдээ яг ер нь амар тийм иршүүд өссөн юм шиг санагдсан. Тэгээд 10 жилдээ ч гэсэн илүү бандартайгаа илүү найзлах туртай те бараг л би бас нэг банд гэд бараг тооцогдоод байдагсахгүй манай тэгж харагдах ангид 5хан банд гэдэг байсан. Тэгээ би яг волейбол тоглодог байсан болохоор 6 дахь нь болоод ордог байсан тэгж жагаад манай ангийн 6 дахь банд гэдэг амар дуудуулаад амар ингээл бандрын нэг болцсон ингээл бандрын төрсөдөр мөртөртөн ганцаарх нөхөө ингээл явж идэг байсан байхгүй. Гэтэ яг тэгээд октоодтай найзлах айгуу дургүй байсан. Жоохносоо Японд би нөгөө жоохон махтаа сурчсан байхгүй. Тэгэхэд амар октоодад амар их нөгөө дэрхлүүлдэг байсан. Тэгээд амар тийм найз юм шиг байжгаад тэгээд амар хорон байдлаар ингээд янгот яна октод ямар амар юм бэ гэж бодцсон. Тэгээд цаашдаас ингээд нөгөө мисожини гэж яддаг шүү дээ. Эмэгтэй хүндээ ингээд итгэж чаддгүй ингээд жоохон гадуурхдаг ч юм уу. Тиймэрхүү юм ингээд суудсан байсан юм шиг байгаа. Тэгээд ингээд илүү нөгөө хүмүүст гэмгүү нэг тийм амар тийм хөөрхөн ааштай даруухан тиймэрхүү октод яддаг шүү дээ. Тиймэрхүү октодтой найзлаа гэхдээ яг тийм амар хүмүүсийг ингээл амар ингээл айхтар октод гэж ярьдаг шүү дээ. Айхтар октодоос айдаг, жоохон холуур тойрох дуртай, тиймэрхүү болцсон байсан аахгүй юу. Тэгээд одоо яг ингээд харангуут ингээд ерөөсөө эмгтээлэг хувц өмсөх дургу, ягаа өнгөнд амар дургу, тэгээд эмгтээ гэж дуудуулах дургу. Тэгэл хүмүүсийг hey man гэж ярьдаг, hey dude гэж ярьдаг ч юм уу те. Тэгэл ингээд sis queen гэж хэлэхээр амар тийм cringe гэж үздэг. Өсвөр наснд бол яг тийм байсан. Тэгж жаад яг л намкад адилхан нөгөө одоо би 10 жилийнхаа үерхчихсэн хүүхдтэйгээ суусахгүй. Тэгээд яг бид хоёрыг оюутан болол үерхэж эхлээл яг хамт амьдраад эхэлсэн чинь би илүү юм эмгтээлэг болж эхэлж байгаа байхгүй юу. Илүү юм хөөрхөн юм ингээд авч ингэж зүөх туртай, хөөрхөн эмэг зүөх туртай, ягаа магаан тод мод юм өмсөх туртай. Өмнө нь ингээд амар хав харуулц өмсдөг гэсэн байхгүй. Тэр нь амар тийм тэгэж өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Тэгээ одоо яг өөрөө ингээд охинтой болцсон ч эргээд миний тэр одоо охтууд гэдэг чинь амар тийм одоо амар бивэндээ ингээд тусалж дэмжээд ингээд бивэндээ хайртай байж болдог тийм гоё байж болдсон юм штэ гэдэг тий. Одоо ингээд өөр эмхтэн харангууд ерөөсөө ингээд нэг тийм итгэж чадахгүй юм шиг санагдчихдаг. Тэгээд тэр нь ингээд яхаа эдгэрч эхэлж байгаа юм шиг санагдсан. Охинтой болоод өөрөө тэгээд яг ажлынхаа югаар одоо AFS гэдэг би нэг төрийн хүмүүс байгууллагад ажилладаг байхгүй юу. Тэн дээр амар олон хөөхрөөрхөө охтууд орж ирээд тэгээд бид нар бүгд ингээ хамтдаа бараг л ингээ ажилласараа охтуудын бараг нэг юм бүлгэм шиг болцсон амарсан нь. Тэгэл бүгд амар girl power гэл яг л сүүлийн хэдэн жилдэл анх удаа би тэгэж нөгөө internalized misogyny гэдэг нөгөө дотроо ингээд эмгтээчүүдэд итгэж чадхаа хэлцээсэн юм нь эдгэрээд байгаа юм шиг санагдчихсэн яг ч юм. Тэгээ тэрийг бол хаан сурсан бэ? Юг тэр internalized misogyny TikTok гэдэг. Гэтэ ер нь яг сошиал медиа дээр амар сүүлийн үед яригдчихэж байгаа юм. Тэгээд бидний үеийнхэн ч гэсэн айгүй их анзаарч эхэлж байгаа юм шиг байлээ. Тэгээ бас нэг амар тийм жахан одоо адмит хийх
одоо хүлэн зөвшөөрөхөд хэцүү байгаа юм. Би амар pick me girl гэсэн. Тэр нь яах вэ? Ингээд хоёулаа өөрөө юм хүмүүс тэгээд Бусад охтууд амар тэнэг. Би бусад охтуудаас өөр шүү намайг хартаа гэд ингээд бусад охтуудыг доошоо хийж өөрийгөө өөр юм шиг тий. Бусад хүмүүстэй ч гэсэн одоо надтай үргэж байгаа байнер ч юм уу чи бусад охтуудаас өөр гингүүт тийм үү гэл амар тийм магтаал шиг хүлээж авдаг ч юм уу тий. Яг нэг юм нөгөө нэг юм банертай нийлцэн өөртөө спешиал гэж бодсон хүүхдүүдийн нэг тийм юм баха тэр би юмдас тэгж бодчихсон. Одоо тэр тийм trauma шиг яг нөгөө барууны соёл юм гэж хараад байдаг байхгүй юу? Яа тэгэхээр баруунд яг ингээд охтууд ингээ 2 3-аараа нийлж үерхэд идэг. Тэгээд нэг тийм сонио айгуу сонио ингээд тийм динамик маягийн сонио үүсгэх гэдэг. Тэгээд тэрүүгээр тодорхой гэдэг. Тэр 2 3 хүүхдүүд ингээд нэг тийм өөрийн тусдаа соёлоо үүсгээд өөрийн гэсэн соёл хувцсын соёл моёл үүсгээд ингээд динамик үүсгээд байдаг байхгүй. Монголд онцлог нь юу гэдэм тгүү? фракцаар хал явчихчих тий. Би гадаад бараг 6 жил байж байгаад ирдэг байхгүй 10 эдтэй тий. Тэг би нэг юм амар гахдаг. Манай байрныхан гэсэн чинь 30 40 эрэгтэй эмэгтэй хүүхдүүд холилдоод шагналдаа тоглоод байдаг. Тий. Ялгардахгүй юу? Ялгархгүй. Тэрэн дотор намайг эмэгтэй гэж гадуурч байгаа юм ерөөс байхгүй. Өө уянгаа гэл нэрхтэнч дуудна, эмэгтэйч дуудна гараад ирээчээ гэл тэгэл бид нар 30 40-уулаа илжигдэн. Чиртаадна. Тэгээд нөгөө нэг юу гэдэг л дээстэн тий. Одоо бодохоор өстой айгүй тийм мангар коллектив байгаа байхгүй тий. Тэрэн дотор ингээд чи эрэхтэй би эмэгтэй гэж тодорж байгаа нэг ч хүн байхгүй. Бүгдээрээ айгүй сонд барууны коллектив барууны индивидуалист нэгэн болон манайхан чинь коллектив байхгүй юу. Манайхан индивидуалистууд гэж эндүрээд байдаг юм мангар санагддаг тэрэн заяа. Коллективуудын ялгаатай юм юу гэдэг вэ гэхээр айгүй цөөхөн тоглоомт. Хэдхэн тоглоомоор олуулаад тоглодог. Тий. Хүнтэйгээ тоглодог байхгүй. Индивидуалист нийгмийн онцлог нь юу гэдэг вэ гэхээр хүүхд толгонд нэг тоглоом бариулаад ингээд тус тусд нь ингэж бойжилж өсгдөг. Одоо тэгээ та хараараад гадаад яваад штэ хүүхдүүдийн тийм шаагилтж байгаа дуу чимээ сонсогддог байхгүй. Тийм. Та тийм гадагшаад явах болгондоо л үзээ тоглоом талбар өөр өөртөл тийм шаагилтж байгаа чимээ байдаг байхгүй. Монголд штэ аюу гоё гэлтэй ингээл галаад 30 40 хүүхдэд л орилтаал байгаа ингээд яагаад байгаа нь ойлгомж тэгээд нэг бөмбөг дундаа штэ шидэлцээл штэ нөгөө тэгээд штэ халаан болж байна уу яанагаа харах гэ нөгөөд чинь дундаа аюу хөөрхөн дүрмтэй би нэгэ гимтэхгүй тэгтээ ингээд амар динамик гоё ингээд тоглоод байдаг. Тэр бол бидний капитал байхгүй. Тэр бол нүүдэлчдийн капитал. Яалтчгүй бидний өөрийн онцлог байхгүй. Тэгээд бид нар бас тэрийг бол аюу хайрлах хэрэгтэй юм л. Тэгээд одоо жишээл нэг хүүхдийн асуудлыг шийдэхгүй байна гэж яриад байдаг. Нийтийн орон зай хөгжил аюуч болохгүй. Нийтийн орон зай хүүхдүүдийн хаан тоглохын дундын орон зайд л тоглодог байхгүй. Дуудны ингээд нэг тийм олон хүүхдийн тоглолцох тийм аюулгүй зүгээр талбал байж хахад бид нар чинь юу л юмханаар юм игээл юу л тоглохгүй тийм. Тэр чинь одоо нөгөө нэг талбай болдвол барилга болгоод гэдэг чинь хүүхдүүдийг бол ялтчгүй нийтийн орон зайнаас хасч чинь хасна дөрөв ханны дунд ор гэж байна. Тэр хүүхдүүд тэгэхээр чинь эргээд нөгөө коллектив нүүдэл чинь нийгмийн соёлын гээгдээд индивидуалист нийгмийн одоо тэр үнд зүйлүүд нь суух тэр нөхцөл байдал нь үүсэж байгаа. Тэр юун дээр ч гэсэн тэгээд идэгэд тэгээ хүүхд тоглоомын талбай дээр хүүхдийг айлуулах рискийг тоглуулж явах хэрэгтэй. Тэгжиж өөрөө нөгөө нэг хувь хүн болж байждаг. Энийг ийм коллектив юм байна, гүлэн гэдэг юм байна гэдэг тэр нөгөө нэг юу critical thinking тэг өөрөө бэртэж сурч яаж иж бас илүү нөгөө нэг brave бодог гэдэг ч юм уу тиймэрхүү юм нөгөө нэг дээрээс нь олон хүүхдүүдийн дунд тоглох яхаар ч бас тийч нийгмийн харилцаа болоод эхэлж байгаа шүү дээ. Өөрийгөө ойлгуулах гэдэг л тийм. Би юунд бол харин нийтийн талбай дээр бол айгүй тутмаг гэдэг дээр. Гэтэ би бол арай харьцан хотын төвд амьдардаг болохоор айгүй олон талбай ойрхон байдаг. Тэгэл ингээл одоо 100 болцсон гадаад сайхан дулаахан болцсон байхад ингээл цонхон онголгол явах. Гон орлолтоо, цэцэрлэгийн орлолтоо байгаа, сургуулийн орлолтоо байгаа, байрны хүүхдүүдийн орлолтоо байгаа тийм. Заримдаа хин хинийгээ тамлаад байна гэдэг цаа. Тийм инээж байгаа хөлөд байгаа мэдгүй ойролцоодаг байхгүй. Тэр ялч айгу чухал. Одоо тэгэхээр ингээд нөгөө нэг сая ингээл битээр бол чинь ингээл pick me girl гэх тэнгууд юу гэсэн үг гэж ойлгох байх чинь тэгээ тэнгууд ингээл мэдээж ингээл бид нар чинь ингээд одоо нийгмийн те юмнууд чинь байнгын ховсон өөрчлөгдөөл те бид нар ингээл барууны TikTok одоо юу вэ сошиал медиа ингээл инфлюенсд болоод ингээл мэдээлэлүүд орж ирэл одоо нийгмийн хүлээлт тэр одоо хим хэмжээ гэдэг ч юм
байнгын хувьсан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Өмнө ингээд уламжлалт байсан бол баадуу тэр одоо коммунизмын үеэр ингээд гадны те ингээд нормууд орж ирээд тэрийг нь авахыг аваад ингээд шингээгээд биднийх болоод тэгээд одоо илүү барууны тэр одоо хим хэмжээнүүдэнд ороод ингээл манай Монголын өвчин ч гэсэн ингээл байнгын хувьсаж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгээд яг тэрэн дээр би зөвөр нэг засаад хэлмээр юм л да. Хим хэмжээ дотор нэг хатуу зөөлөн гэж үүдэг гэдээ ярьжсэн шүү дээ. Дээрэс нь нөгөө уламжлал бол ер нь бол өөрчлөгддөг байхгүй. Тэрэн дээр яг зөв шин юм очиод наалдна. Суур болоод байдаг тий. Тий дандаа суур нь болно. Нэг харамсалтай юм юу гэхээр тэр уламжлалыг бол муухай тэгээд чи шинэ хүн болох ёстой гэдэг тийм нөгөө ер нь бол колони сэтгэлгээ байхгүй юу. Шинэ юм юу гэсэн чинь одоо тэр нөгөө цагаан хүн шиг байх юм бол цагаан хүн бол одоо шинжлэх ухааны анхдагч гэдэг ч юм. Тийм колони соёл бол хэдэн зуун жил явцаа одоо хүртэл тэр ойлголт нэг хүчтэй байдаг байхгүй. Тэгэхээр бид нэр нөгөө нэг биднээс юу хүсэж нэхэр чи өөрийнхөө уламжлаа яад биднийг даг гэдэг байгаа байхгүй. Тэгээд юу даах юм гэхээр бидний уламжлал чи өөрөөсөө бидний хүн хоорондын харилцаа тий нийгэмтэй хэрхэн эвтэй байх уу гэдэг бүх юмыг шийдэж идэг үндсэн тэр бидний одоо тижэл ахгүй ер нь бол. Тэнгүүд чин тэрнээсээ татгалзаад чи нэг шинэ хүн болоо гэдэг. Би өөрийнхөө тижэл алдсан ч юм уу амьдрах арга алдсан хүн хүүхдээ хэрхэн тижээх юм бэ ер нь бол тийм биз дээ тий. Тэгэхээр би бол тэрүүн дээр барууны тэр нөгөө нэг орж ирээд чи нэг шинэ хүн боол эсвэл тийм нөгөө нэг хөгжилтэй хүн бол гэж ярьдаг. Аюу муухай хиллэг нүртэл ингээд би хоцрогдсон юм шиг тийм ойлголт төрүүлээд байдаг. Тэнгүүтээ тэгвэл нөхцөл байдлаа зөвөр эргүүлэл үзье гэдэг бид нар өөрсдөө тархиндаа зөвөр эргүүлээд төсөөлдөг хэрэгтэй байхгүй. За нэг Германаас ч юм уу Францаас ч юм уу нэг 100 айл авчрал та уулын мохрлоо шидчихэл та нэг өвөл амьдр яг Монгол дүрмээр. Тэгэхээр тэндээс хэдэн айл амьдулдгүү. Нэг өвлийн дараа бас л те манай монголчин хүйтэн гэдэг ч юм уу тэгээ дээрэс нь те малаачгуугаа ойлгохгүй шал ондоо соёлын хүмүүсийг тэнд амьдруулна жилийн дараа бол баг 30% амьдулдаггүй гэдэг нэг баг тийм асуулт гарч ирнэ. Тэнгүүд чинь бид нарыг яагаад бид нар өөрөө ах уу уламжлал те одоо бүс нутагт аюугаа ингээд тасан цагт өөрийн гэсэн ингээд хил соёлтой мэдээлэлээ дамжуулах тэр бүтэн ингээд соёлын функцүүд уламжлал гэдэг чинь бид нар мэдээлэлээ дамжуулж хоорондоо эвтэй байх дараагийн хүүхдүүдэд ингээд аюулгүй өсгөх ерөөсөө тэр үндсэн соёл ахгүй юу. Тэрийг яагаад татгалц гэдэг юм те. Харин тий. Тэгэхээр бид нарыг ингээ уламжлалаа үгүйсгээд нэг шинэ хөгжсөн одоо жишээл яг тийм харагддаг байхгүй. Яг өнөөдрийн эмэгтэй хүн их хүн гэдэг дээр юу яадаг вэ гэхээр их барих гэдэг. Их барихыг одоо бид нэр ээжүүд хаан төрнөс гайгүй эмнэлэг бараадах юмсан гэдэг бүр хэлцээгээд байгаа байхгүй. Эмнэлэг бараад бол аюулгүй гэдэг ойлголттой. Бид нар хүн төрөлжин ингээд нөө төржсэн эмнэлэггүй төрөөлдөг хин их барьдаг байсан. Нөгөө нэг барьсан ээж мэж аюугаа хэлцүүттэй дээ шүү дээ. Нөгөө нэг барьсан ээж шүү чи юу лээ. Их барьсан ээж эднэр гэдэг их эднэр аюугаа хүндэтгэлтэй ярьдаг. Тэр хүмүүс чинь багасаа ч юм уу залуухаас ахуулаад их барих явцад оролцсон аюух мэдрэлтэй төрөлтөд эмчлээ байгаа байхгүй нэг төрлийн. Тэгээ тэр процесс бол байгалийн процесс байхгүй юу. Тэр заавал эмнэлэгт хийгддэг процесс шүү. Тэгээд одоо жишээл нөгөө хүүхд уламжлаа хай ингээд явж исэн барууныхан чи одоо ямар шилжиж байна гэсэн чинь эмнэлэг хэрэгтэй төрөө. Тэгээ midwife гэдэг чинь тэр чинь нөгөө нэг их барьж байгаа л их л ахгүй. Тийм хүн дээр л очих гэдэг. Тийм болчих жоох. Одоо тэгэхээр эргээ яаж ийн нөгөө амар хөвчлөө бай гэдээсэн юм чинь ер нь бид нэр ингээд хэтэрхий радикал байгаа юм байна. Уламжлал чи илүү мэдлэгтэй юм байна. Энэ дээрээсээ бид нэр суурлах хэрэгтэй юм байна. Одоо л ч баруун яг тийм руу бол явж байна. Sustainable бай гэдэг чинь sustainable housing, tiny house apartment гэдэг чинь бүгдээрээ л ерөөхдөө уламжлал шүү. Тийм манай Монголд айл хэдэн жилийн өмнөөс л байжсэн юм буцаагаал тэр одоо кул болгож байна. Тийм. Тэгээ эн чинь хөгжил юм байна гэдэг аахгүй. Харин тийм. Тэгээ бид нь одоо дээд байна. Тийм. Бид нар угаасаа л хөгжилтэй байсан шүү дээ гэж суух хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр миний нэг асуу гэж бодож байсан юм. Одоо ийм тийм ингээд маш их хот ингээд ховсон өөрчлөгдөж идэг тийм үед магадгүй бид нар дараагийнхаа үеийнхийг одоо жишээ нь хийж сайн ингээд охинтой болоод ингээд тэрийг анзаараад гэдэг дараагийн магадгүй тэ одоо өсч торнож байгаа охтууд маань ямар тийм нийгэм ч юм уу те дотор эмгтэй хүн болж торноосоо гэж хүсэж байна. Тийм асуулт.
ягаад гэвэл одоо жишээ нь тийм ингээл өөрөөр үед өөрөөр хэмжээнд дотор бид нэр ингээд тэрэн дотор нийцүүлээд тэрслээд ингээд өнөөдөр бид нар болоод ингээд өсөд явж штэ тий. Магадгүй энэ процесс ингээд үргэлжлээд явж л байгаа тий бид нар ингээд тэр дотор магадгүй охтууд ягаа тий яаж өсөөсэй гэж бодож байна. Би одоо өөрөө одоо 3 настай охинтой байхгүй тий. Тэгэн гут ингээд би болохоор ингээд өөр дөр юу анзарч ингээд тэгэхээр охиныгоо болохоор ингээд өөрийнхөө байсаас ингээд эсрэг байлгамаар тий. Чи битгий ингээд үгүй гэж хэл ингээд дуртайгаар нь байлга тий охиныгоо ингээд өөрөө юм strong яг хүчтэй юм бодолтой битгий тэрийг нь яцаа үгүй гэж хэлэх юм бол яг үгүй гэдгийг хэлж чаддаг тий. Хүн please хийх шаардлага байхгүй. Би бол ингээд амар people pleaser байхгүй тий ингээд хүн таалагдчих гал ингээд тэгэн гут өөрийнхөө бодлыг өөрийнхөө ихтгэл үнэмшиг дарж агаад хүн таалагдах гэж оролддог тий. Тэр нь өөрөө дотор миний дотор ингээд тэрсэлтэй өсч. Тийм болохгүй бол битгий үгүй гэж хэлжээ дуртайгаар нь ингээд үзэл бодлож илэрхийлүүлж гэдэг ч юм уу тий. Тэнгууд яг хөө нийгэмдээс би хүлээж авсан юм аа охиндоо дамжуулахгүй гэж ингэж бодож өсгөж байгаа хэл та тий. Тэгэхээр ямар тийм юунд өсөөсөө гэдэг тийм одоо эргээр одоо бодъё гэдэг юм бол би яг над чинь яг би өөрөө хүүхдгүй л дээ. Тэгтээ айгу олон дүүнэр ёо нани гэдэгтэй. Тэгтээ ингээд анзаарч байгаа хаад бол миний яг сүүлийн юм бодол юу вэ гэхээр generational trauma дандаа л байж байна. Бид нар хичнээн өөрсдийнхөө энэ чигээд бид нар одоо энэ үедээ одоо бид нар багтаа ийм өссөн болохоор би одоо ийм байгаа гэж reason бодож байгаа ч гэсэн бүх хүнд угсаал тийм юмнууд байгаа те. Хичнээн бид нар одоо ингээд өөрсдийнхөө сул талуудыг хүүхдэд дамжуулахгүй гэж эрэг талаас нь яаж байгаа ч гэсэн тэр эрэг дэндүү эрэг болгож байгаа нь сул тал болгочих юм билүү. Ирээдүйд ямар хүүхд ямар generational trauma одоо бидэд ямар одоо мэдгүйгээр одоо тэр хүүхдэд жоохонд нь юу суулгаж байгаа юм бөөмэд штэ 30 40 жилийн дараа л том босход дараа нь хүүрээ гэл сууж байгаа сур арга байхгүй. Тэгэхээр би болохоор яг юу гэж боддог гэхээр нэг тэгж охин хүү гэдэг юу гэж ялахгүйгээр тоглох үед нь тоглуулаад тэгээ ялах би зүгээр нөгөө creativity гэдэг юм л айгу номер 1 яаж байгаа бүтээлч байх юмхнаар юм хийчдэгтэй resourceful байх гэдэг юу айгу чухалчилж байгаа. Тэгээ дээрэс нь энэргүй байх одоо нөгөө хүнийг ойлгох нөгөө хүнийг илүү яах гэсэн юг суулгах үүтэй одоо тэр одоо скиллийг чухалчлаад тий. Тэгээ дээрэс нь өөрийг илэрхийлэх гэсэн. Энэ 3 юг л суудсан байвал хүү байна уу, охин байна уу ялгаагүй. Тэгээ угаасаа нийгмээс одоо ямар дарамт шахалт ирж байгаа бид нар бол тэрийг контролч чадахгүй юм чинь одоо тэгэл тухайн үед нь энэ 3 скиллийг ашиглаад яг тэр нөгөө нэг тухайн үед ямар асуудал гарч ирэхэд нь юу хэрэгтэй байх гэсэн тэр скиллийн л өвчлээвэл ерөөдөө охин байна уу, хүү байна уу тэр бол ялгаагүй. Ялгаагүй л өсөх мөрөн гэж боддог. Ялангуяа би өөр эмэгтэй хүүхэд болохоор нөгөө нэг гэр орны ажил гээл нөгөө нэг илүү их одоо юм анхаардагтай дээрээс нь бусдыг илүү ингээд одоо хүн болгоныг take care хийдэгтэй одоо ах яаж ийн үү тэр яаж ийн энэ яаж ийн энэ юм хийхдээ тэр юм яах энийг яах хэрэгтэй гэдэг хүүхэд нийлүү зөв өөрийгөө л болгоод байвал болж эмэгтэй хүн чинь илүү бусдыг анхаарах талтай байгаад гэдэгтэй хүүдэр би илүү анхаарах гэж бодсон. Охинтой олох дээр анхаарах гэхээс илүү хүүдэр болох юм бол би бусдыг илүү анхаарах гэдэг дээр илүү фокус өгөх байх би бодлоо. Тэр нөө юу хэллэг гэдэг шүү дээ. Охтуудаа ингээд болгоомжлол гэж одоо сурахаас гадна сурахгүйгээр хүүгээ бити одоо бусдад гайтар гэж өсөг гэж юу гэдэг шүү дээ. Raise your sons right гэдэг. Тэр нь илүү яг намайг амар хүмүүс feminist гэдэг юм. Бүх юм дээр би ингээд наа чин гендерийн асуудал ш нөө яг хоёр адилхан ингээд би надад ярьдаг байхгүй юу. Гэтэ яг одоо ямар хөө нийгэмд охиноо өсгөмөрөө гэж яг бодоод үзэхээр үнэхээр л яг эмэгтэй хүмүүсийн одоо эмэгтэй хүмүүст болох зүйлс experience нь ялцчихгүй өөр. Тэгээд яг амар тийм аюултай ч юм уу эрсдэлтэй ч юм уу бас илүү байгаа. Тэр талаас айгуу тийм мэдээж одоо өөр ингэсэн тий иймэрхүү амар тийм жахан аюултай заримдаа бас амар тийм муухай нийгэмд өөрийгөө амар тийм доторх хүнээ тийм core одоо юугаа гэмтэхгүйгээр өөрийгөө аваад гарчдаг тийм хүч чадалтай байгаасэ гэж үзэж нэг
сэтгэхүйн хувьд те бусад хүмүүсээс авч байгаа одоо чиний одоо би чинь ямар муухай хэсэг болоо чи ямар сонь царайтай юм шүү гэж хэлэнгүүт энэ хүн ингэж бодож байгаа юм надад хамаагүй шүү гэд өнгөрчдөг ч юм уу те тэгээд тийм ямар нэг юмд өөрийгөө ингэж жах ингээ хомсдуулаад авахгүй тиймэрхүү хүч чадалтай байж юм бол ер нь гайгүй болчих واخ л гэж бодоод байна. Харин тий. Тэгээ би ялангуяа одоо нөгөө нэг гендерийн асуудал дээр одоо эмэгтэй хүн л одоо зовд эмэгтэй хүн л айгүй хэцүү байгаад тэгээд сүүлийн энэ феминистийн одоо fourth wave гэж явж байгаа юу? Одоо fifth wave гэж явж байгаа вэ? Тэр надад бас айгүй жоохон хэцүү санагдаад байна. Яадаг вэ? Эрэгтэй хүн ч гэсэн айгүй хэцүү байгаа. Эрэгтэй хүн ч гэсэн айгүй өдрөдмийн дараа. Одоо яг эрэгтэй хүмүүс илүү зовоод байгаа юм шиг байна. Харин тийм. Тэгэхээр би илүү эрэгтэй, эмэгтэй гэдэг дээр ерөөсөө ялахгүйгээр л өстой хүн гэж ямар хүн байх хэрэгтэй вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэгтээ одоо тэгээд чи эргээд нөгөө илтэй холбоотой байлж шүү дээ. Toxic masculinity эргээд эмэгтэйчүүдэд hurt хийдэг. Тэ одоо alcoholism ч юм уу domestic violence болж гарч ирээд тэ хүчирхийлэл болж гарч ирээд. Тэг яг намка гэлдэг creativity гэдэг бас аягүй чухал шүү дээ. Одоо өөрийгөө ямар нэгэн байдлаар express хийж одоо чөлөөтэй ингэж уур хилэнгээ гаргах ч юм уу стрессээ гаргах ч юм уу эсвэл аз жаргалаа ингэж гаргах тийм нэг тийм outlet. Тэгээ бас дээрэс нь creativity гэдэг өөрөө нөгөө нэг ямар нэг асуудлаас одоо юу бүтээлч шийдэл гаргах гэдэг тийм ямар ч асуудал гарч ирсэн энэ solvable энэ шийдэгдэх арга чарга байгаа гэдэг тэр ухагтхунд л өгчүүд ирэхэд зүгээр юм шиг санагдаад байна. Тэгээ яг чи одоо тэгээ хүүхд өсгөөгүй хүн юугаа мэдхэвтэй бодлоо борж иж магадгүй цагаад талахаар яах чинь амар олон хүн BBC тэгээд амар олон хүүхд өсгөцсөн юм шүү. тэгэж үзэгдэж байна. Яг одоо нэг сайн нэг feminist ч юм уу toxic masculinity гэдэг ч юм уу одоо жишээл би зүгээр Монголд ингээд эмэгтэй хүнд тулгардаг асуудал гэдэг чинь яалтчгүй эмэгтэй хүний онцлогтой тулгамдж байгаа асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс заримдаа өөдөөс ингээд чи феминистэд наргаад нөгөө нэг шууд ингээд нэр зоож өгödдөг байхгүй юу. Тэр аягүй ядраад санагддаг надад. Тэгээ би чи наг феминист гэдээ дуудаад би феминизм гэж юу гэдэг ч мэдэхгүй. Тэгээд судласаар аваад байгаа зас нэмэрх юм байгаа юм байна. Гэхдээ одоо жишээлд яг тийм юм дээр ямар аргумент гэдгсэн окей тэгвэл чамд ингээд би феминист байгаа нь таалагдахгүй бүгд яг эрхчүүдийн асуудлыг эзлэн шийдъя тэгвэл эрхчүүдэд бас төрөх хэмлэг байгуулж өгөө гэхгүй юу адилхан юм бол адилхан болгоё л та тэгээд тэгтээ ашиглахгүй гэж болно тий адилхан 300 ортод авдаа тэгээд барьчмаар байна тий одоо жишээл яг тийм одоо жишээл радикал ингээд нөгөө нэг хэрүүл нүртэл ингээд айгүй тийм креатив болж эхэлж байгаа байхгүй юу тэгээд хүүхд өсгөхтэр бол ингээд түрүүн заах феминизм тэгээд toxic masculinity эднэр бол ялтчгүй байдаг. Гэхдээ манад айгүй бага байдаг байхгүй юу. Гэхдээ тэд нэр мангар тод айгүй тод харагддаг байхгүй. Тэгээд яг төвөр хийгээд явахаар жишээ бүх хэрэгтэй хүмүүстэй жишээ нэг тийм худлаа ингээ мачо царайлсан тийм ингээл нэг тийм босс царайтай ч юм уу. Бид юмхэр байхгүй шүү дээ. Яг амьдрал дээр ингээл айгүй боломжтой ажил хийдэг тий айгүй тийм ингээ менежмент цайтай хүмүүс чинь яста пижак костюмгүй зүгээр л ингээл ингээ бүх хүн болгоны ингээл асуудал нь ингээл макро байна уу микро байна уу шийдэл рүү ингээд хэрэгтэй гэх юм бол ингээ дандаа бэйдэг тий тэр өөрийнхөө дүр эсгэлт дээрээ өөрөөс анхаардаггүй хүмүүс байгаа тийм genuine тийм тэгээ тэр хүмүүсийг бол жишээл ингээл баг эрэгтэй хүн гэж ингээд нөгөө одоо дүрслэлээр нь харах юм бол одоо жишээл пижак костюм өмсөөгүй бараг л кет джинстэй явж байгаа гэхдээ ингээд ажлын аягүй хөрхөн бүтээд идэг тийм хүмүүс явааддаг байхгүй тэгэхээр бидний нөгөө нэг ач холбогдол юунд өгöd байгаа гэхээр нэг пижак костюм өмсөөд ингээд нэг жоохон ингээд дүрсгээ суудсан эсвэл нэг цаг магаа ингээд гаргаа суудсан хүмүүс лаг юм бах эсвэл нөгөө машин эдгээр унцгаарал лаг юм бах гэд бас нөгөө тодруулж хараад нөгөө ач холбогдол өгöd гэдэг нь өөрөө бид нэр бас тэр хүмүүсийг бүтээгээд байгаа байхгүй. Тийм. Тэр хүүхдүүдэд яаж өсгөх үү гэдэг дээр бол би бол эрэгтэй хүүхдтэй бас эмэгтэй хүүхдтэй байхгүй юу. Тэгэл ялгаа болно шүү дээ нийгэмдэр л анзаарэгдэж байгаа. Манай эрэгтэй хүүхд гэсэндээ яснаас үнэхээр хатуу заяа. Тэгээд аяа өсөж байгаа тэр би бойжл үнэхээр хурдтай. Охтуудаас бол өөр байгаа байхгүй. Тэгээ би одоо жишээл хүүхдээ бол адилхан тайрлаж байгаа миний юм хүү гэл хоёлаа охин ч гэсэн хүү гэл дуудагддаг миний охин гэд дууддаг миний хүү гэд дуудагдаад байгаа юм чинь тэгэл бид нэр аягүйсэн суудсан соёлын тэр юм шиггүй тэгэл ижлэгийн эрхлүүл нь яг эрэгтэй хүүхдээ арай ирэх юм шиггүй ээжтэй айгүй тийм нөгөө ээж эмзэлчихгүй гэдэг айгүй тийм нөгөө хайраараа сэтгэдэг чинь их тэр юм биш үү би бодсон аахгүй хайц зүшрсэн ээж эмзэлчихгүй миний ээж яаж ингэ нааг уншаад байдаг ингээд нүүр ингээ тийм ингээд нүүрэн дээр ингээ хараад уншаад байдаг байхгүй харин тийм тий тэгээд
Манай хүү бас яг тэгдэг. Ээж гайгүй нөө гэл ингээл харж байгаа л бүр тогтож ингээ уншаад байгаа байхгүй. Асууж чадахгүй. Асууж л ээж гомдочих юм болоо гэсэн нэг тийм айц байх шиг байгаа юм бас тий. Тэгээд нэг тийм хайраар сэтгэдэг байхгүй. Тэр нь амирхэрэг хөөрхөн. А дөрөв нэлсчлэн нэг айгүй том ястаа болохоор би бол хүүдээ охиноосоо ялгаатай нэг л юм хэлж байгаа байхгүй. Миний хүү айгүй том эрэгтэй болох юм шиггүй наа. Тэгэд нөгөө нэг аюу хүчтэй болох юм шиггүй байна. Миний хүү бие хөдлөхтэй ингээ болгоомжтой хөдлөж байгаараа тэгвэл ингээ чи ингээ нааг зөхөхөр ингээ ээж нөгдөөд байна. Ялгаатай юм бол яг л тэр чинь бол бие физиологи байхгүй ялчгүй өөр шүү дээ тий. Тэрийг нь гэхдээ ингээ бас би бол чи эрэгтэй хүн болохоор да гэхээс илүү чи ингээ зүгээр том ялцчгүй том болох юм шиг байна. Миний хүү багасаа энийгээ сурч байгаа хүн амтан гимтээч үү тий. Хүн амтан зохих юм бол миний хүү нэлээ өвдөх гэж зохичих гээд байгаа. Одоо ингээл жоохон хүү наа хурж ирээд мөрөхөр өвдөд байгаа. Тэгэхээр одоо миний хүү ингээд ээж рүү гүйж ирээд урдны багах шиг өсрөх гэж болчихчих гээд байгаа. Тэгэл одоо миний хүн ийм сурна шүү гэдэг тийм сургамж өгмөр байгаа байхгүй. Тэрнээс чи эрэгтэй болохоор эмэгтэй болохоор тэг гэдэг ч өөр аяг утгагүй сургамжлж байгаа байхгүй тийм. Тэгээ нөгөө нэг сая зүгээр нөгөө нэг бие физиологийн ялцчгүй эмэгтэй хүний бие физиологийн өөрийг бол яаж явах хэрэгтэй гэдэг хэлсэн шүү дээ. Тэр нөгөө нэг хиний нөгөө нэг Women for Change-ийн зоологийн нэг юу байсан бэлөө нөгөө 10 жилийн сургуулиудын 0-ны асуудал айгу нөгөө нэг шал холбоогүй юм явчлаа. Гэхдээ нөгөө 0-ны асуудал засвар 5 минутын засварлагаанаар ерөөсөө 2 хүүхэд л одоо жишээ нь биц цаддаг те тэр чин тэгээд ингээд октодын хувьд 0-д бицсах чинь айгу процесс баггүй юу. Тэгээд ялангуяа биний юм ирсэн байх үед тэр чин айгу их цаг аавн те. Тэгэнгүүт эрчүүдийн 0-та энэ тэнцүү одоо бандарын 0-та энэ тэнцүү байх гэдэг чинь өөрөө яг нөгөө нэг юуны хувьд айгу асуудлаа. Чи нэмэгтэй хүүхдүүд олон байхгүй олон байх хэрэгтэй илүү юу одоо юу хугацаагаас хамаараад тэр чин одоо юуны хувьд тооны ширхгийн хувьд илүү олон байх хэрэгтэй заавалчгүй. Яг ч юм тэр толгойн дээр чинь хараад ирлээ. Тэст үнэн шүү дээ. Яг таад нөгөө ялангуяа онгоцны буудал дээр тэр аягүй тод харагддаг. Амар очилдаг. Эмэгтэй 0 дандаа очирдаг. Онгоцны буудал байдгаас ойр нөгөө бармаар ороход чинь л тэгэл октодын гэл ингээл жумээ тэгэхээр тэр чинь ялгаатай биений хэрэгцээ байгаа. Бие физиологи нөөрэ одоо байгаа. Тэр юунуудыг бол яах өглөж авах хэрэгтэй. Тэгээ тэр болгонд нь одоо жинхэнэ эрэгтэй болохоор эмэгтэй болохоор биш хүүхнээр нь яаж авах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө хаах асуулт гэдэг ч юм уу болгоод ингээд сая бүгдээр ингээд айгүй олон талаас нь ярьлаа түүхтэй холбоолтой ингээд цаа хугацаа тэгээд өөрсдийнх нь одоо generation хувийнхээ experience гэх ингээд бүгдэн дээр холбоод яваад зүгээр ингээд энэ бүгдийг ярьсны дараа дүгнэхэд ер нь одоо ээж хүн те эмэгтэй хүн гэдэг чинь юу юм бэ гэдэг айгу fundamental question-аараа ерөөхдөө баг хай гэж болоод чинь гайхчтай юу гэж 30 минут шүү дээ. Эцээ юу юм бэ? Бид чинь юу юм бэ? Яриадсэн чинь ер нь яг гэвэл миний толгой хэрэгчтэй атлаас цагийн яриа шүү дээ. Хүний нийгэм өөрөө ингээм амар айгу хайпер нийгэмшилдэг. Та одоо жишээл ингээд хоёулын ийм тохиролцлоо гэж цаасан дээр бичээд тохироогоо бичээд тэгээд тэрнийхээ дагуу үйлдэл хийж байгаа өөр төрөл зүйлийг хэлж чаддаг. Байхгүй. Тэгээ хүүхдээ дундаа өсгөх гээд нэг байгууллага байраад тэрэндээ мөнгө төлөөд ч юм уу хөдөлмөрлөөд хүүхдээ ингэж өсгөе гэж хэлж байгаа тийм хайпер нийгэмшилтэй өрн байгаа төрөл зүйл тийм. Тэгэхээр бидний ингээд яагаад бид нар ийм сонио ингээд хайпер нийгэмшилтэй болцсон гэдэг асуулт ер нь бол нийгмийн сэтгэл зүйд аягүй тод байдаг байхгүй юу. Тэгээ яалтчгүй хувьсалтай холбоотой хүн төрлөө өөрөө яаж хувьссан. За тэнгууд нь биднэрт юу төлөөд байдаг вэ гэхээр ингээл нэг бид нар ингээл агууд амьдарч ирсэн чинь нэг ингээл амар хүчтэй эрэхтэй нэрэлстэй бүгднгийн эзэмдэл нэг тийм бүгднгийн аваал те гэл эмгтэн ч гэсэн тэгэл ингээл авагддаг даал те тийм ингээл стори айгуу тийм тод явдаг байхгүй. Тэгэл хүмүүс ингээд жишээ ярихаар айгуусан юу ярьдаг нөгөө нэг арслан яриалдаг байхгүй. Арслан ингээл ирээлстэй ингээл нөгөө эрэхтэйтэй ноцтолтол тэгэл хүчээр дэлсэн ингээл окей арслан гэдэг юм а те би арслан юм уу те тийм үстэй асуултууд их тэр байхгүй. Тэгэхээр бид нар бол өөр төрөл зүйл үстэй тий. Бидний төрөл зүйл яасан юм бэ? Тэгээд эмэгтэй хүн байх хүүхэд гэдэг юм чинь ингээд фундаментал юм тэр яваад байгаа хгүй харьцаан тийм үү. За тэгвэл эмэгтэй хүн хүүхэд гаргахад хүүхэд нь ямар төрт юм бэ? Дотоод төрдөг штэ бидний хүүхдүүд. Унаг бол ингээд төрчөөд гүйчлээгээл бичлэг 2 хоногийн өмнө ингээд бахархаал явж байгаа байхгүй.
Бидний хүүхд бол гүйтлээ нэг жил хагас болно тий. Жил хагас болоход тэр эмэгтэй хүнээс ямар их нөөц шаарддаг тий. Тэр хүн ингээд няраа дотоод төрсэн хүүхдэд жил хагас алхаж чадахгүй хүүхдэд ингээд тэрвэрх гэж штэ. Бүтэн жил хагас тий. Тэгээд тэрийгэ тэрвэрэд өөрөө хоолоо цуглуулах нь тийм үү. Аюулгүй байдлаа хангах нь. Тэгээд хоол хүнс илчлүү тий. Тэг орон гэрэг гэдэг. Айгу тийм аюу олон юм хийх гэдэг штэ. Тэгэнгүүтээ тэр хүүхдээ чинь хөхүүлнэ. Өөрөөсөө бүр ингээд нөөцөө шахаж эхлэх гэж штэ тий. Тийм амар юмыг эмэгтэй хүн байгаль дээр агууд байгаад ганцаараа байсан бол тэгээ нэг очоод нэг юмтай очоод зодтолдоод байдаг хүнтэй байсан бол дил давн төлөхөө тий. Тэгэхээр тэн дээрээс юу харагддаг гэхээр бидний нийгэмшил өөрөө тэр нялзраа хүүхдийг амьд гаргах гэдэг нийтийн сонирхол байгаад байгаа. Эмэгтэй хүн тус хэрэгтэй болно ялтчгүй хэрэг бол. Тэгвэл тэр эмэгтэй бол тэр нөхцлөөр бол цаарч амьдрахгүй л хахгүй сарын дараа гэхэд бол өөх нь бараг тодорхойлох шүү дээ тий. Тэгэхээр хин тусалт юм бэ? Хин тусалт гэдэг аягүй чухал байгаа байхгүй. Тэгээд ээж хүүхд хоёрыг тойрсон ингээд нийгэм үүсгэж байгааз тэгээ юу гэж хин тусалж чинь хамгийн ойрын хүмүүс нь эгч, ээж тийм хүмүүс тусалдаг. Одоо бид нар бусад төрөл зүйлээс юугаар ялгаатай гэдэг ингээд яг сарамгшийн төрлөөсөө сарамгшийн төрлөөс тэнд хоёр гараараа хоол барьж идэх гэдэг тансаглалтай ордог. Аюу ховор үзэгдэл ээж хүн. Яг тэр дандаа нэг хүүхдэд тэрвэрсэн нөгөө гараараа ингэждэг. Тэгээд тэр хүүхдээ бусдад итгэж өгч чаддаг. Бид нар тэгсэн чинь хүүхэд нь төрөнгөт нь юм чи аваад ингээд өөр аваад өчгöd нэг асуудал бодохгүй байгаа даа шүү дээ. Мангар итгэж байгаа байхгүй тий. Тэг яа тийм ховсол үүссэн бэ гэхээр нөгөө итгэхгүй бол биш болохгүй шүү дээ. Тийм. Тэгтээ тэр итгэлийг төрүүлэх үз нийгэмшил үүссэн байгаа байхгүй. Тэр нь хувьслахгүй бидний нийгмийн хувьслаа яваад байгаа байхгүй. Тэгээ бид нэр ингээд одоо жишээл ээжтэй ч юм уу хичтэй ч юм уу ингээл хүүхдээ өгөөл яваал гэдэг чинь яраа хүүхдээ тэрврүүлэл чи барьж та ингээд би цүнхэн амтлах гэсэн юм аа гудамжинд хүртэл ингээд эсвэл зөвөр энд доожилж яхад хүртэл би тэрврээд хүү чи гараа амраа гэдэг соёл байгаа байхгүй. Тэр ажин хүүхдэд нь аюултай байдал нөхцөл үүсэхгүй бид нар бие нэрээ дэмнээд чамайг ингээ хамгаална гэдэг. Бидний хүний хувьсэл өөрөө ерөөсөө ээжийг тойрсон тэр няраа хүүхдтэй холбоотой байдаг байхгүй. Тэгээд бид нэр ямар сонголт хийдэг вэ гэхээр очиод нэгэн зодтолдод байгаа тийм скандал үүсгэж байгаа хүнээ сонгож байгаагүй хэзээч харин бид нарт ингээ инэрэнгүү хандсан хүмүүс надад сонгоод байдаг байхгүй. Хин бид нарт инэрэнгүү ханддаг байсан бэ гэхээр одоо жишээл тухайн эмэгтэйтэй хизээ нэгэн цагт ингээ дотн байсан эрэгтэй хүмүүс тэр хүндээ ингээ хоолыг авчирч өгдөг. Заавал хүүхдээ аавд байх албагүй. Гэхдээ тэр эмэгтэй хүнтэй хайртай байсан гэдэг чинь бид нар хайраар сэтгэдэг гэдэг чинь фундаментал юм алдаагүй байхгүй. Хүн байхаа алдаагүй байхгүй манай нийгэм. Тэгээд одоо ч гэсэн ингээл нэг хүмүүс үерхчихсэн залуу малуу ч юм уу эмэгтэйтэй хүмүүс ингээд нэг тэр маань гайгүй болоо гэж манай найзууд жишээл эрэгтэй найзууд тэр маань яасан болоо тэр гинт ингээл тэрийг яриад гэлдэг байхгүй. Яаж тэр хүмүүс хүн байхаа алдаагүй байгаа. Нэрээ санаа зовох ёстой шүү дээ. Ер нь бол тийм биз дээ. Ямар юуж тохиолтой л тийм биз дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн байх гэдэг чинь өөр юу юм бэ гэхдээ чинь ээж болно те ямар хэзээ нэгэн цагт те эсвэл ихч болно. Тэ эмээ болно гэдэг ч юм. Тэр болгон дээрээ бид нар биендээ туслаад байдаг байхгүй. Биендээ тэр туслах гэдэг юм чинь ер нь өөрөө эмэгтэй хүн байх гэдэг нэг аюу сонь онцлог байгаа. Тэгэд нөгөө нэг өөр нэг хувьсалтай холбоотой судалгаа юу гэдэг вэ? Яагаад эмэгтэй хүн цэвэрштэй юм бэ гэдэг. Эмэгтэй хүн ч айгүй ойр ойрхон төрөөдөх чадвартай шүү дээ. Гэтэ тийм олон хүүхд зэрэг төрчмөл тэр хүн хүүхдүүд намд гарахгүй шүү дээ. Тэгэхээр эмээ гэдэг хүн айгүй чухал байсан юм байна. Хүн эмээ болохын тулд нөгөө нэг цэвэрсэн гэж юм уу тийм бид нар ойлголтойгаа байдаг шүү дээ. Тэр хүн өөрөө төрхөө болцсон юм чинь бусад хүүхдийг асраад тах чадвартай болчихдог. Үгүй яа тэр өөрөө ингэж чөлөөлөгдөд байгаа байхгүй тэр нөгөө нөхөрч хүн юунасаа available болж шүү дээ. Туслахын тулд тий. Тэгээ бас тийм юмнуудтай тэгэхээр бид нарт нөгөө заадаг, итгүүлдэг гэдэг бодит байдал зөрөөддөг гэдэг чинь яг тиймэрхүү юмс бид нар фундаментал юм ойлгоогүй болохоор аюу тийм төрөвдөддөг. Тэгэхээр ээж болно гэдэг бол аюу хүнд процесс. Тэрэнд бол дандаа хүмүүс эргэн тойронд тусалж явах шаардлагатай байдаг. Тэр хүнд аюу их нөөцийн болон тусламжийн тэр нөгөө нэг тус аюу хэрэг болдог. Тэгжээч хүүхд бойждаг тийм. Тэрнээс ч одоо эмэгтэй хүн төрчөнгөдөө буцаа ажилдаа орооч тэр дарамтал ерөөсөө хэрэггүй байхгүй. Тэгэхээр таны хэлж байгаа шиг ингээд нэг хүүхдүүдийг өсгөхийн тулд бүхэл бүтэн тэр ээж, эгч, эмээ тэр хүрээлэлтэй явандаа бол нийгэм тэр чигтээ хамтдаа одоо хөдөлж тэр нэг хүүхдүүдийг дараагийн хүн болгож божуулж штэ тий. Тэгээд бодохоор takes a village тий. Тэгэхээр
одоо тэгээ бодонгууд өнөөдрийн Улаанбаатар, өнөөдрийн Монгол тэр бүх юмнууд нь алдагдсан байгаа. Тэр тусалцаанд байхгүй. Тэр нийгэм нь, тэр орчин бүхнүүд нь ингээд тасдагдаад ээж болон магадгүй те их чимээ тэгээд ингээд магадгүй хань жилэн ч юм уу ингээд жижиглээрээ ингээд болцсон. Тэр нийгэм гэдэг тэр туслах тэрэн дээр хүрээлэл нь байхгүй тасдсан юм болов уу гэж надад бодогдлоо. Тэр нь магадгүй манай дараагийн бас ангуудаар ярилцах сэдв болох юм болов уу гэж бас бодогдлоо. Тэгэхээр та хэдэд ингээд хэлмээд зүйлүүд байсан уу? Миний хувьд бол ингээд яг сайхан төгсгөхөд бол болохоор болж байгаа юм шиг надад санагдаж байна. За урьсанд баярлалаа. За өнөөдөр тэгээ цаг гаргаад ирсэн уянгаа судлаачтай уянгаатай баярлалаа. Намка хижиндээ бас баярлалаа. Бид ингээд бас дараагийнхаа ангиудаараа бол ээж байх, эмэгтэй хүн байх тэгээ нийгэмтэй холбоотой бас олон асуудлуудыг хөндөж ярья гэж бодож байна. Бас цаг гаргаад биднийг сонссон сонсогч нартай баярлалаа. Тэгээд таалагдсан ч юм уу одоо би нэр яг ингэж бодчихсон штэ гээд би нэрээ яг энэ надын юм бодчихсон гэд өөртөөхөө одоо түүхүүдэж гисэн хуваалцмаар байвал доор комментээр бас бичээрэй. Баярлалаа. Баяртай. Эмэгтэйчүүд яагаад ерөнхийдөө эрэгтэйчээс илүү урт насалтын гэдгсэн яг эволюшнери эмээнэр дараагийн нүүрүүд амьд үлдэхэд айгүй том өөр өдрөлтөй учраас эмээнэр илүү урт тасдах хэрэгтэй. Подкастад тусч амар гоё юм яриад байдаг. Тийм бас уншижсэн. 93 настай юм.